өөрсдийн цаг зав сэтгэл зүрхээ зарцуулан зориулан байж хүрэлцэн ирсэн ангийнхаа хамт олонд бүгдд нь маш их баярлалаа гэдгийг хэлье. За тэгээ энэ уулзалтыг бас зохион байгуулах хүрээнд бас нэлээдгүй ажлуудыг төлөвлөгдөөд бас 2-3 сарын өмнөөс бараг эхэлсэн байж байгаа. 4 сард эхэлсэн тийм ээ. За тэгээ энэ ажлын хүрээнд бол бид бас нэлээд олон ажлыг төлөвлөөд за бидний уулзалтын зорилго маань юу вэ? Бид цаашдаа яах вэ гэдэг бас нэлээд ярилцсан байна. Тэр талаараа бас одоо бас нэлээд дэлгэрэнгүй байдлаар бас ярья гэж бодлоо. За өнөөдөр төр болог. За бидний уулзалтын гол зорилго бол одоо энэ анги хамт олон энэ сургуулийг төгссөн найз нөхөд эргээд уулзч учирдаг, нэг нэгээ мэддэг, таньдаг, харилцан холбоотой. За болж байгаа нэг нэгээ түшиж дэмждэг, болохгүй байгаа нэг нэгээ бол заа зөвлөдөг. Ийм нэг сайхан анги хамт олон байгаасаа гэж хүссэн юм аа. Тийм учраас зорилгын маань одоо уулзалтын маань эхний зорилго бол энэ анги хамт олныг нэг ямар нэгэн байдлаар нэгтгэх тэр ажлыг зохион байгуулах зүйтэй гэсэн тэгж үзсэн. Тэгээ энэ юунаас одоо бодож үзсэн гэхээр бид нар бас ярьж ирсэн байхгүй. Одоо муугаар ярих юм бол муугаар ч юм уу юугаар яриад одоо нөгөө овс ховдох ингээл ярьдаг нэг ингээл айхтар дэмжээл хоорондоо уулзч уучраал ингээл явдаг. Тэгээд манай хөсгөлчүүд гэхээр л яахлаар ийм байдаг ингээл те. Тэгвэл ядаж хөсгөлчүүд юм биш юм аа гэхэд манай анги хамт олон ерөөсөө тийм байж болохгүй. Ядаж нэг нэгээ мэддэг хин хаана юу болж гин үү бүтэхгүй байна уу? Өвчин зовлонтой те ядарч байгаа нэг нь байна уугүй юу? За болж байгаа бүтэж байгаа амжилттай явж байгаа нэг нэгээ одоо яаж бид нар өшөө дэмжиж ажиллах вэ гэдэг юм. Энэ мэтлэн зүйлүүдээ бид нар ерөөсөө холбоо сүлбэ байхгүй болжээ. Тэгээ энэ одоо утгаараа одоо ямар нэгэн байдлаар бид нар энэ ажлыг заавал хийх ёстой гэж ингэж одоо зорьсъё. За тэгээд нөгөө илжиг морь илжиг нохоо сарамгчин хүн гуравт нөө бурхан нас хайрладаг нөгөө ягт үлгэр шиг нөгөө хүн насаа голоод илжиг нохоо сарамгчингийн насыг нөгөө бурхнаас гуйгаад авчдаг. Тэгээд өөрийнхөө одоо амьдрах ёстой наснасаа хэтрүүлээд амьдраад ирэхээр одоо нөгөө нохооны нас нь наслаад ирэхээр илжигний насыг наслаад ирэхээр маш их завгүй болчдөг гэдэг юм лээ. Яг тэрүүнтэй адилхан л одоо манай найз нөхд ингээд ангийнхныг харж байхад яг л сургууль соёлоо төгсөөл одоо бүгд их нэртэй, гэр бүлтэй, нөхөртэй те бүр хүүхдтэй болоод ирэхээр нөгөө л ажилтайгаа, амьдралтайгаа, их нэртэйгээ хадам аав ээжтэйгээ байлдаал. Ингээд нэг мэдгээд одоо ингээд 10 жил өнгөрчихөж байгаа. Тэгээд нөгөө илжигний нас руу яг ороод эхэлж байгаа байхгүй нөгөө 30-аас 30 төгөөд ирэхээр. Тэгээ одоо энэ үед одоо мэдээж хүн амьдралын төлөө зүтгэлгүй л яг. Гэхдээ нэг нэг айл болох орхихгүй. Нэгнтэйгээ хамт байж одоо нэгэн л анги хамт олон те бид одоо бас ялгарх онцлогтой дөрөв дурсамж хичээл дээр ярьдаг шиг те тетрайдер гэдэг анги тетрайдер гэдэг сургууль тэр дундаа төгсөгчд нь бусдаас арай онцгой байдаг юугаар онцгой байдаг гэхэд нэг сэтгэл зүрхээр онцгой байдаг. Энэ бүх зүйлийг ерөөсөө бид хадгалж үлдэх ёстой маа гэдэг зорилгоор бидний энэ уулзалтын хамгийн одоо эрхэм зорилго маань оршиж байгаа маа. За хоёр дахь зорилго маань юу гэхээр биднийг одоо гарын ганц нь хөлийг дөрөнд хүргэх ихний замыг тавьсан эрдэмт багш нартай бас баярлсан талархснаа илэрхийлэх энэ одоо завшаан бидэнд бас тэр болгон олдохгүй учраас энэ 10 жилийн тохиолдолд бид бас эцэг эхчүүд багш нарыгаа урьж одоо энэ үйл ажиллагаанд нэлээд одоо идэвхтэй оролцуулъя гэж шийдсэн. Одоо ном дор мөргмөө, багш дор мөргмөө нэг нь нам дор мөргмөө гэж тэ. Тэрүүнтэй адилаар бид одоо өөрсдийн амьдралын одоо эхний зам мөрийг тавьсан одоо эрхэм багш нартай, эрдэмт багш нартай бас баярлсан талархснаа илэрхийлэх зүйтэй гэж шийдсэн юм аа. За 3 дахь зорилго маань юу гэхээр өнөөдөр нөгөө өглөө нээлтэн дээр бас товч хэлсэн, бас түрүүнч бас хийсэн ажил маань нөгөө нэгэнд одоо бид нар 10 жилийн аваа гэж уулзлаа. Уудж идээд 2-3 өдөр өнгөрөх биш. Тэгээ баах мөнгө төгрөгөд урьж зарлахтай болно ш. Бас нэг одоо орон нутагтаа өссөн төрсөн газар нутгад бас хэрэгтэй зүйл хийж үтэйвэл зүгээр юм аа гэдэг. Гэхдээ тэгээд одоо сургууль соёлоо анги тахима тогтчуулах юм уу гэдгсэн чинь бас муугаар хэлэл нэг тийм их яриа болсон. Одоо цогтой багшийн сургууль юу гэж тогтчуулт. Тэгээд үгүй юу хийх юм мод тарих юм уу гэдэг. За шийд мэд барих юм уу гэдэг. Гэхдээ ерөөсөө халамжийн газрын хүмүүст юу яа. Нэг дурсгалын юу өгөөд одоо хандив гэдэг юм те. Ийм одоо арга хэмжээ хийя гэдэг. Тэгээд судалж байгаа сүултээ 9-р хорооны
амьдралын одоо боломжийг та 10 айлыг сонгоод өрхийг тэгээд 3 сая дурсамж хичээлийн дараа 3 айлаар сая явж бас бэлгээ одоо тусламжаа гардуулсан. За нэг 75 та хөгшин хамгийн ихний айл байсан. Гэртээ ганцаараа байдаг. Нэг охинтой охин болохоор бас хилгүүдүүлээ. Бас тийм хэвтэртэй байт юм байна. Тэгээд манай одноо мөнхөд хоёр маань бас нэлээд энэ дэр их судалгаа хийгээд одоо тэр хүнд юу хэрэгтэй вэ? Дээврийн одоо цоорх байдаг учраас тусаал тусдаг юм байна. Хар цаас авч өгье. Одоо зургтгүй өдөржингөө гэртээ хэвтдэг их өөд тийм байна. Зурагт авч өгье гэдэг юм. Ингээд судалгаа хийгээд тэгээд тэр хөгшөнд сая 75 та хүн байлаа. Бид нар нөгөө бэлгийн үг нөгөөд ингээс баярлаад өрхөөр уйлаад хоолон загэрж ирээ. Тэгээд бид нар бас ингээд түрүүн өлзөө хэрэг шилдгээр те их зөвч юм бас яаж байгаа юм болоо гэд бас өөрсдөө бас тодорхой хэмжээнд бас жаахан магтлаа. За тэгээд нийтдээ нэг 10 айлт ингээд бид нар ингээд буюу одоо хүмүүлгийн үйл ажиллагааны өрөөнд ингээд тодорхой хэмжээний төсөв мөн гаргаад ямар нэгэн байдлаар эхлүүлсэн юм аа. Тэгээд энэ ажил маань бас одоо үндсэн зорилгын маань ингээд 3 дахь зорилго маань байлаа. За тэгээд дараачийн зүйл маань бол хөтөлбөрийн тухайд бол зорилгын тухайд бол ингээд болж байгаа. За хөтөлбөрийн тухайд бол бид өнөө өглөө 10 цагт нээлттэй хийгээд жагсаад тоогоо аваад рапортоо өгөөд туршлагын зураг авахулсан. За хүмүүлгийн ажиллаа хийсэн. За үүний дараа дурсамж хичээлд ороод за мөн одоо ингээд бүлээн авалтын арга хэмжээнд орж байгаа маа. За ингээд бүлээн авалтын арга хэмжээ маань тухайд одоо нөгөө манай ангийн хипхоп хамтлаг болох төвшин жаргал Батцөх чин зэрэг нарын одоо дуулдаг байсан нөгөө Люминогийн хамтлагийн дуулдаг байсан дуунуудаас одоо дахиж дуулаад тэрийг нэг дүрсжүүлээд тэгээд тэр дүрсжүүлсэн ажилд манай ангийн одоо найз нөхд маань оролцоод ингээд бяцхан сюрприз барихаар бэлдсэн юм аа. Тэрийг одоо та бүхэнд үзэж танилцуулъя. Би бидэд тасаж хоёул хайртай болсон. Энэ амьдрал хүнд даваа, энэ амьдрал хатуу даваа. Бүгдийг болгож бүтээж ирсэн бидний сэтгэл санаа. Ариун бүгдийг чинь надад анхаарчирч өгсөн. Мөрөө бид хоёрын дуудлын өмнө хорвоо сөхөрсөн. Ганцхан миний хүслээ цаашаа амьдрал явсангүй. Зөвхөн хараар амьдрыг салтар болсонгүй. Дэндүү сайхан байжтэй, цугтаа байсан мөч. Миний хараа ихтэй сэтгэл хоёроо надад өгөөч. Чам хайртай сэтгэлээр миний хариу. Хожим болгох тэр минь чам хүрдгүй байсан юм уу? Сэтгэлдээ чинь би итгэлтэй. Хизээ нэгэн цагт надад харгүй байж үзсэн үү? Хонгор минь, охин минь, гүнж минь, дагин минь, бүсгүй минь, хатан минь, ирээд буцсан хайр минь. Надад чинь нэрсэн мэтөө. Нэг бүтгэнээсээ догсон. Буцаад ирэх юм шиг сансаа. Моро басныг мэдээгүй. Надад чинь нэрээд буцсан. Хашиж чинь басыг догсон. Уг надад сэлсэн басныг хожим би ухаарчаадсан. Би чамаг хүлээж чадна. Эрэлсэн турштай ганцхан чамаг харна. Ходос хот байгаа ч гэсэн миний хайр. Хурд надад иргээд ирээрээ хайр байна. Зөвхөн би чи чамдаа би чинь хайртай болохоор. Зүн туршлагын жаргал энэ болохоор. Зурмгаар хатуу хайрыг чин санаа. Бүгдийг хамтар хүлээж чадна. Хүлээж чадна. Энэ насан турштай чамаг хайрлна. Ходос хот байгаа миний хайр минь чи зөвхөн чам хайртай болохоо зүн төчтөнгийн жаргал энэ болохоо зүрхэнга халуун хайрыг чин санаа бүгдийг хамтаа хүлээж чадна. Чамаг харсан тэрхэн мөчөнгөрөө намайг
чамаг тоох болов гэж сэргэлэн өвдөөд газар дон хоцорсон хүн адил байхдаа анхны гараа би чамдаа хөгсөн рашан шидэр сангиж байдгийн бол ажимхан дөгөж чамдаа хөтхөн чи миний харин гал чи миний тэрэн ийм хайр ийм дөрсөн галгал өнгөрсөн зүг миний хайр чиний хайр энэ бүгд бидний хайр эдгээр залуу насыг хангаж барьж хайр намайг сайхан өрөө чамтайгаан уулзчаад үгээ хэлж чадахгүй бол хэлээ тайр ингэж би бол гэлэн алгаж явахдаа ийм тийм зүйлэн тухай их зүйлэн бодохдоо надад бишсэн дараа чин зөвхөн гэрэлдээд ана чиний ярхан болоо сэтгэлэг шигдээд ичин бүрэн байж чамдаа би хэлий зүрх сэтгэлдээ би хайртай гişмээ ичин бүрэн байж чамдаа би хэлий зүрх сэтгэлдээ би хайртай гişмээ хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа би чамд хайртай ингэж өртөө хинч энэ нь бас лайтай чиний минь цэвэр хойлог ариун тасагдав асаа шинжэн байж ирэх дурлал боссуу магад намайг эндээс гарах энэ миний сэтгэл дааш тамаа хайж тэлгүй тэр түүний итгэл хонгор минь найз минь амраг минь ариухан ядамхан анд минь хайрт минь илэрхий бага харцыг ойлгох болов гэсэндээ яг л би хайртай гэдгээ хэлэндээ таньд чи минь надаас холж болов гэж юмэсэндээ адрах харин үгээ чамдаа хэлэгүй тэгсэндээ инээслэн мишээсэн зургийг нарсаа миний сэтгэл чи минь тодорсоо сартаа мөнгө шнөөр ойлан сар өсөөр тодор харагдах чамаага хайрлах харсаа хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа хайртай шин надаа хайртай би чамдаа хайртай шин надаа ямбрыг би хэлж мэдгүй чи зүрхний асуудлыг би дуран мэдэн шийдэхгүй чамд би хайртай гэж шууд хэлцүүхгүй чамдаа би чинь хизэж хайртай гэж хэлэхгүй чи залуу хайраараа чамаа бид итгэн тас цохолон гинцэн сэтгэл хожим цагт итгэн гал халуун хайр байдаг дүргэлж би итгэн энэ бүхэн үдийнх юм шиг мөхс би сэтгэн надад хайцээж ганцаар гоцорлоо ажим чим надаас ажмар холлоо дэндүүхий боцсон сэтгэлд ингэ замгарлаа аргаж бодож явсан минь далаар өнгөрлөө нэгэн нартай сайхан өглөө хайрын үгээ чамнаа би үчлөө чиний надад итгэж хайрт мэн би чин чамнаа хайртай хайрын сэтгэл халуун зүгний итгэн сүчин боломжийг олгооч чимэн намаагаа олгооч хайрын илхэн сэтгэл халуун зүрхний итгэн хайртай би чамнаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа чамаг харсан тэрхэн мөчөнгөө хайртай би чамдаа би хайртай чамдаа анхны гараа би чамдаа хөгсөн яшаа шидэр сангиж байдгийн бол ажимхан дөгөж чамдаа би чиний харин гал чиний харин энэ дөрсөн галгал өнгөрсөн миний хайр чиний хайр энэ бүгд бидний хайр эдгээр залуу насыг шиж байж хайр намайг сайхан өрөө чамтай уулзчаад үгээ хэлж чадахгүй бол хэлээ хайртай би чамдаа би хайртай чамдаа 7 сарын 10-ны 10 цагт Чингүнжавын талбайд бичлэгэн дээр гарсан хүмүүс маань өөрсдөө ингээ оролцож чадаагүй бас хүмүүс байгаа. За баяр жаргал маань нисгэж баяраа. Одоо нөгөө нислэгийн цаг нь ерөөсө таараагүй учраас ирч чадаагүй. За манай одон чимэг бөөрийнхөө одно. Бас таад чи гадагшаа төтгшээ ганцхан 8-нд явдаг болсон. Гахаага аваад ирчихсэн байгаа. За өөр чин Дончин сүрэн нэг барилгын компани одоо урдаа барих тэргүүний одоо эдийн засагч учраас наадмын өмнө бүх төлбөр тооцоогоо дуусгах учраас явж чадаагүй их сэтгэл их байсан боловч өөр ч олдож чадаагүй юм байна. Инх бат. Инх бат. Баасан зэр банжиг. Гэхдээ клипний яриад байгаа байхгүй. Оюун бэлэг бас шинэ ажилд орсон гэдэг ажлаас нь чөлөөгүй бол.
Их Батбас ажилтаа гэдээ ирж чаддаг. За энэ дууг бид нар 7 дугаар ангид дуулж байхад Зэдэн Дамбагч нас итгэхүүдэд тохироогүй дуу дууллаа гэж үзэл судалгүй дуу дууллаа гэж бидрийг бангадж байсан. Ийм түүхтэй дуу. Тэгээд Төмөн Жаргал багш бид нар анх нөгөө яргуу наадамд ороод анх мөнгө медаль авлаа хүрэл. Мөнгө медаль авсан үнтэй. Тэгээд дараа жил оролцоод алтан медаль авч ингэж 2 жил 3 жил чөлөө дараа ингэж алтан хүрэл медаль авч ирсэн. Ийм хөрх аюултай хүмүүс байлаа. За тэгээд манай өнөөдрийн уулзалт маань үгээр эхэлж байгаа юм. За ингээд багш нартай гоо эцэг эхчүүдтэй одоо энд ирсэн байгаа хүүхдүүд маань сурагчид маань одоо яаж юу хийж ажиллаж амьдарч байна вэ гэдэг талаар танилцуулга явагдах юм аа. За ингээд эхнээсээ нар зүг тойроод явчих тийм ээ. За Болдонгийн Батэрдний одон чимэг Бандгар одноо гэдэг байсан. Одоо бол одоо их гоалиг. Энд хүрэлцэн ирсэн эцэг их болон багш нартай ангийн амдтай талархаж байна. Тэгээ уулздаг өнөөдөр маш сэтгэл доглоод юм хөөрцөглөд байгаарайсаа хаана буухаа мэдэхгүй сэтгэл доглоод юу хийхээ мэдэхгүй бачимдж байна. Би одоо энд 2007 онд Монгол Улсын их сургуулийг гадаад хэлний орчуулагч багшаар төгсөөд тэгээд одоо Мөрөн хотод ирээд ерөнхий боловсролын сургуулийн Мөрөн 3 эрдэнэ ахлах сургууль англи багшаар 5 дахь жилдээ багшиж байна. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг манай хүн амбиц хэргэнд орон нутгийн хэмжээ албаны нягтлан мэрэгчлэн хийдэг. Охин маань одоо ой 6 сартай. Юм л энэ да. Хобби. За баярлалаа. Тэгээд одоо юу яана хоббиго тавихгүй. Одоо ингээд нөгөө багшийн айлгуу майлгуу ингээд нөгөө сургуулиас зохиогдож байгаа үйл ажиллагаанд би чинь хөвцөөлгүйгээд орчихтэй. Тийм хүн нийгмийн үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцдог. Нөгөө бүжиг дуугаа бол тавихгүй тэгэл ерөөс номер нийтл явж байгаа. За манай Болдонгийн Батэрдний одон чимэг бол ардын бүжгээр бол их гоцгойд устаасаа бол их тасархай. Яргуу наадмын хошоо алт мөнгө хүрэл медальт ийм охин байлаа. Тэгээ одоо багш нарын мэргэжлийг өвлөөд одоо ингээ багш болон ажиллаж байгаа. Дараачийн юм болор цэцэг. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай ангийн уулзалт өнөөдөр бол маш амжилттай сайхан болж байна. Хичнээн сарын өмнөөс хүлээжсэн уулзалт яг өнөөдөр төлөвлөснөөрөө сайхан явж байна гэж бодож байна. Ангийнхандаа уулзаад маш сайхан байна. Би болохоор 2008 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийн нүүр хам судлалын сургуулийг төгссөн. Төгсөж ирснээсээ бас өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа. Одоо нэгдсэн эмнэлгийн шүдний эмчээр ажиллаж байгаа. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхд маань одоо 2 нас хүрч байгаа. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд цаашдынхан ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан, эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Бид нар бөөнөрөө 8 дугаар ангид байжгаад ангиараа нэг анх удаа арх болж үзвэ. Тэгээ стадион ордог юм аа. Тэгээд нэг 2 арх авсан санагдчихэ. Тэгээ бүгдээрээ уух гэсэн чинь нөгөө өрөмп мөнгө байхгүй юм чи финалаа задлж байгаа. Финаландаа уудаг байхгүй. Финалныхаа тагнд. Тэгэл уугаал анх удаа ууж үдчихэж байгаа хотод бүгд хүүхдэрээ нээлээ. Тэгсэн болроо бүгд уугаал ярвааж байгаа байхгүй ингээд болроо ганцаар сорж байгаа. Юу ч болоо. Тэгээ бид нар анх тэгж гайхаж ирсэн. Тэр манай болроо бол тэндээс юу хэлэх гээд өнөргөө их тийм гүндүүгөө, их тийм сайхан тайван. Гэж ээжтэй хүн ийм сайхан хүн байгаамаа. За ингээ манай дараагийн юм ган туяа. Олноо л одоо хөдөлмөр халамж хилцсэн. Ган туяаг минь алдарсан. Бас энэхүү арга хэмжээ ингээд зохион байгуулалтад би бас хамт олноороо барах сэтгэл бас төрж илээ. Учир нь юу гэвэл бас тийм ээ өмнөх жилүүдэд бидний ойролцоогоо хүмүүсийн зөндөө олон хүмүүсийн одоо 10 жилийн уулзалт болдог байсан. Тэгтээ бол бас манай анги хамт олон шиг ийм одоо сэтгэл зүрх нийттэй тэгээд үнэхээр их санаачлал гаргаж ингээд зохион байгуулжсэн юм уулзалтыг би бас анх удаа харж байна. Тийм учраас бас хамт олондоо маш их баярлж байна. За бас бид бүхнийг хүлээж хүрэлцэн ирсэн багш нартай одоо маш их баярлж байна. За тэгээд би бол бас 10 жил сургуульд байхдаа бас их тийм чимээгүй охин байлаа. Тэгээд зөвхөн өөрийнхөө урд ширээнх юм хийчихэл тэгээд нэг тийм олон нийтийн ажилд оролцдгоо тэгээд нэг тийм хүүхэд байлаа. Тэгээд би болол нэлээ
7 онд сургууль төгсөөд халамжийн мэргэжлэр ажиллаж байгаа. Одоо бол хөдөлмөрийн хэлтсэнд ахлагын мэргэжлэр ажиллаж байна. За тэгээд хамт олонныгоо харахад нөгөө өнчийн ер нь байгаа байдлаараа бас харагдаг тийм ээ. Миний хамт олон бол бас маш сайхан явж байгаа байдал төрөх царай бүх зүйлээрээ бас ингэж харагдчихлээ. Бас эднэрээс бас суралцах зүйлч одоо бид бүгд өөр хоорондоо маш их тийм зүйл байгаа. Тийм учраас өнөөдрийн энэ арга хэмжээ зөвхөн 2-3 өдрийн арга хэмжээгээр одоо хязгаарлалтад өнгөрөх биш. Цаашдаа одоо бидний уялдаа холбоо сайжирч тийм ээ. Тетрайдер гэдэг энэ сургуулийн одоо нэр улам одоо өөдөө төгсөгчдийн нэр хүн дээр бол өсөн дэвжиж явах хаа гэж бол хэлмээр байна. За ингээд та бүгдээ маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ ирээдүйн амьдрал гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсэн ярвё. За ийгээд нэг дууд болчихоо. За ганц хоёроо маш их баярлалаа. Маш сайхан үгэллээ. Тетрайдер гэдэг сургуулийг төгсөгчдөр нь суралцагчдаар нь оюутнуудаар нь үрийн үрд санаж явах болтугай гэж ардын дууны хандармаа. За манай Дамбаагшийн одоо төрөл хамаатан төрөл тийм ээ. За сайн байцгаана уу энэ төрөлцөн ирсэн. Ангийнхаа онууд болон багш нартай мөн эцэг эхчүүдтэй бүгд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд би багшийн сургуулийг 8 онд төгсөөд одоо тасралтгүйгээр 5 жил багшлаж байгаа. Гэхдээ багш гэж хэлэхэд хэтэрхий жоохон харагдаж байгаа боловч одоо 5 жил багшлсан байна. Одоо миний анх төгсөөд Монголд анх багшилж байсан. Тэр шавнараа одоо баг 10 дугаар ингээд төгсөж байгаа юм байлээ. Наад руу бас энэ жил ярьсан. Тэгэхээр бас 5 жил багшилсан бас ихжийнхаа мэргэжлийг өвлөөд авсан болохоор яаж тэр үед заваадаг уйлддаг байснаа эргээд батгах. Одоо юу гэдэг өөр дээр ирэхээр би яг мэдэрдэг юм байна. Гэхдээ багш гэдэг мэргэжил үнэхээр сайхан юм байлээ. Яг хүүхчгээ болчдөг. Би ялангуяа нөгөө нэг бага ангийн багш ахгүй. Тийм учраас нөгөө хүүхдүүдтэй илүү жоохон хүүхдүүдтэй харьцдаг болохоор зарим хүмүүс намайг бүр яг хүүхдээрээ байна. Хөө яхин дөө гэд манай ангиохтэй. Одоо хүртэл тэгээд байгаа. За тэгээд би нэг хүүтэй хүү маань одоо 7 настай 2 дугаар анги одоо 3 дахь гэж байна. Одоо та 30-40 жилийн дараа анхны 10 төгсөж энэ хүн 5 жилийн дотор нэг эхний 10 төгсөж явж штэ. Тэгээ одоо багш нь хүүхчгээ болдог гэж байхдаа одоо та бол хүүхдүүдтэй өөрсгөө олох гэж байгаа. За энэ бол нэргээ. За ардын дууны хандармаатай баярлалаа. За дараа Мөгөтө. Ямагийн Мөгөт. За сайн байцгаана уу. Ямагийн Мөгөт би өрөөсөн. Сурхан. Тэр одоо ингээд өнөөдөр анги хамт олон бүгдийг ингээ хараад багш нарыгаа хуучин сургуулийн захидлыг эцэг эхтэйг өнөөдөр ширээ дөрөн сууж байгаа маш сайхан байна. Миний хувьд 2007 онд шийдлэх ухааны технологийн сургуулийн электроник инженерээр төгсөөд дараа нь MCS-д урилга инженерээр ажилласан 1 жил. Дараа нь 2008 оноос би Iron Mongol гэдэг нисхийн компани ахлах инженерээр ажиллаж байгаа. 11 он ажиллаад 11 оноос би Английн Лондон хотын Улдааны сургуульд магистр авсан. Тэгээд сураад сая 1 жилийн магистр аваад дууссан. Тэгээд бас шуналтаа 1 жил боллоо бас магистр аваад дууссан. Цаашаа дамжуулан сурах гэж шийдээд докторт сурах гэж доктор арай болоо. Мэргэжлтэй санхүү хэмжээлээс сурч байгаа. Тэгээд улс орон дээрхтэй санхүүгийн орчин үеийн санхүүгийн хөрөнгөний зах зээлийн талаас сурч байгаа. Одоо нэг 2 жил үлдсэн байна. Тэгээд сурч байгаа. Орон дээрхтэй сайн мэргэжлээ хийж байгаа. Надтай цуг Нандин төгөөд манай сурч байгаа. Тэгээд Нандаа маань бас санхүүгийн чиглэлээр магистраа дуусгасан. Одоо хуулийн фирмд ажиллаж байгаа. Тэр банк онцонд уулздаг. Ахын өмнө ангийнхан дамын төгөөрөө саяхан байрны уулсан. Тэгээд
тийм. Тийм бага. Ангийнхаа бүгд минь өгөөрэй гэж их захиж хэлсэн. Манай нэг намартай явж байгаа. Бодохгүй энэ жилээс ингээ хүрээд байна. Тэгээ бас гадаад байгаа бид нар чинь Facebook-оор ингээ ангийнхныгаа уулзаад групп үүсээ бид нар чинь ингээ уулзаад нэг сэтгэл хөдлөлт гоё юмсан. Тэгээд миний хувьд ихнэр хоёр хүүхэдтэй. Тэгээд өөрөөсөө үзэж байгаа. Ихнэр хоёр хүүхэдтэй 5 настай. Тэгээд баг нь одоо хагастай охинтой, азтай охин бандтай. Тэгээ эцэг өхийнхэн ачийг хариулаад сайн хүн болно гэж бодож байна. За усыг орондоо хэрэгтэй сайн хүн болоорой мэй. За мөнх хоттой баярлалаа. Анх нөгөө 7 дугаар ангид бид нэг анги болоод орж ирж байхад энэ хоёрыг чи ялгахгүй айгүй хэцээдээс. Одоо бол ерөөс ямар ч асуудалгүй. Тэмээнээс том тэмдэгтэй. Тэгээ одоо ямар санд анх бол энэ хоёр чинь нэг үнд гисэх гэж ярьдаг байсан. Одоо бол хоёр өөр үнд гисэх болчиход байгаа шүү дээ. За мөнх хоёр нөгөө өөр үнд гисэх. Тэмээнээс том тэмдэгтэй. Тарганд. Заасан мэцгэнэ. За энэ цугласан ангийнхаа хамтууд бол бүх багш нар эцэг эхчүүдтэй. Одоо 10 жилийн баярын мэт өгье. Тэгээд эцэг эхчүүд ангийнхаа хамтуудыг хамгаалахаар гоё сэтгэл их өндөр байна. Сэтгэл их хөдлөж байна. Багш нартай нэрээ өөрөө явахад их гоё чин сэтгэлээсээ ярилцаа. Сэтгэл их өндөр байна. За миний хувьд бол 2007 онд компани сургуулийг сүлжээний инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд төгсөөд банкнд зоос одоо нэг 3 жил ажиллаад тэгээд 2010 оноос хойш Бод группийн бодит техник компани модель төлөвлөлт ажиллаж байгаа. Тэгээд эхнэр нэг хохны хамт амьдардаг манай компани дүнстэй. Тэгээд за тэгээд энэ дээр хүрцэн ирсэн мөрдөө зөвлөлтэй бүх багш нартай бүх эцэг эхчүүдтэй ангийнхаа цугласан хотоос зориод мөрөнд цугласан бүх ангийнхаа нартай тэгээд аз жаргал сайн сонгоно. За нэг ихнэр нэг хүүхэдтэй мөн хоёртой баярлалаа. За цаашдаа на жиндээ авах. За доржийн гаа очроо. За ган одоо яг энэ ангид байгаа хүмүүсээс гэх юм бол гаан учир, наран жаргал, баяр жаргал, төвшин жаргал, чин зөрг гэсэн 6 хүүхдтэй тийм. Яг 1-р ангиас 10 жил хамт сураад одоо ингээд өдөр хүртэл найзлаад ийм сайхан хүүхдүүд байгаа. Одоо манай хишгэ багш маань одоо шавнараа. За сайн байна уу эднэтэн багш нараа. Сайн байна уу хүндэт эзэгчүүд ээ. Ангийнхаа нөхцөлийн өдрийн мэндийг хүргье. Доржин гаан учир 2007 он санхүү эдийн засгийн сургуулийг санхүү менежмент мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа Монгол газар компани санхүү ил улаан санхүү хийж ажилласан. Одоо өцөл геолог компани санхүү хийж барилгын санхүүч одоо ажиллаж байна. Эхнэр 2 хүүхэдтэй. Эхнэр хаан багын юу л зүйлээ. Төлбөр тооцооны хэлцээ мэргэжлээ. Тийм л. Тэгээд энэ их сайхан өдрөлгийг хөтөлбөрийг зохион байгуулсан, гардан зохион байгуулж гүйцэтгэж байгаа ангийн нөхцөлөө сэтгэлсэн агаас бүх ангийн найзуудаа баярлж талархж байгаа бас энэ бизнес хүмүүсээс илэрхийлье. За манай гаан учир бол бас баг ангитай цэвэр өчгдэн. Арай болоогүй л байна. За нэг нууц хэлий. Хишгэ багшийн шавнар бол их бохир өчгдэн. Их замбраагүй өчгдэн. Гэхдээ бол их сурлах сайтай тийм хүмүүс байсан. За. Дэрватар. Манай ангийн джентльмен. Хаач явсан ноён нуруутай. Нуруу болох азиж ховрохгүй гэсэн. За энэ цугларсан ангийн амд бидний эцэг эхчүүд өндөр багш нартай энэ өдрийн мэндийг өгье.
За өнөөдөр миний сэтгэл маш өндөр байв. Эндийн уулзалт зохион байгуулалт миний хувьд маш их сайхан санагдаж байна. За миний Дарьсүнгийн Дарбатар. Би 2007 онд шинжлэх ухааны техникийн сургуулийн ой инженери мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд төрсөн нутагтаа шууд ирээд өөрийнхөө мэргэжлээр ой инженерч болоод тэгээд одоо түүнийг ажиллуулад идэвхтэй явж байна. Тэгээд одоо хоёр хүүхдээ хамтаа ирчээ. Том хүүхд маань одоо 3 Ингээд хамтдаа одоо өнөөдөр энэ тоон цогсон маш их сэтгэл хөдлөл байна. Ингээд зөвхөн чанар баярлж байна. Та бүхэнд цаашдаа амьдрал сайн хүсье. За манай Дариа бол их сайхан буянтай ажил хийдэг. Одоо мод үржүүлэхийн чиглэлээр. Одоо энэ ажилд бас илүү их амжилтыг хүсье өрөө. Одоо бид нар дундаасаа л одоо хамгийн их буянтай ажлыг хийж байгаа хүмүүс юм байна. За мөн Бацаагаан багш түрүү хэлжсэн. Интеграйдерыг төгсөж байгаа хүмүүс их амьдрах чадвартай болж байна. Одоо ингээ харж байхад их амьдрах чадвартай хүмүүс байна. Хуваар аж ахуйг хийгээл одоо ингээ төвчлөмжлөхгүй байгаа л ингээл одоо ингээл юм хийгээл. Ер нь их тийм олон хүмүүс байгаа. Тэрийг бас жижигтэн дахиж ярих байхаа. За. Даваач. За сайн байна уу? Ингээд итгэж байна мөн даашаа. За манай ангийн хүүхдүүдийн аав ээжүүд ямар сайхан залуу, ямар сайхан харагдаж байна ээ. Одоо манай цэцэг маагч солихогч энэ төр одоо яг хിവэрээ 10 жилийн өмнө ямар байсан яг л хിവэрээ байна. Ий сайхан залуу насны дээрээ байна. Та эддээ эрүүл энхийг бас хүсье өрөө. За тэгээд өнөөдрийн арга хэмжээ үнэхээр сайхан болоо. Цаг нь маш давч арга хэмжээ араасаа босраад үнэхээр завгүй. Одоо нэг ус уугч завгүй өнгөрлөө өнөөдрийн тухайд. За тэгээд би 10 дугаар ангид төгсөөд одоо өөрийнхөө аяас одоо чадвараас шал өөр мэрэгчлэр одоо заргалтаа орсон гэж орсон. Энэ нь болохоор шинжлэх ухааны технологийн сургуулийн барилгын инженер, архитектурын сургуулийн барилгын инженерийн ангийг одоо ийсээ орсон. Тэгээд шантарсан, сурч чадахгүй шантарсан. Одоо хайчмаарч үе байсан. За тэгээд энэ үед маань ээж маань одоо туллаад энэ сургуулаа төгсөөд мэргэжлээр ажилласан. Энэ сайхан мэргэжлийг хачаар сайхан хамтайгаа очирсан. Тэгээ манай хүн бас барилгын инженер залуу байгаа. Тэгээд бид хоёр одоо 6 сартай бүрдээ одоо амьдарч байна. Одоо жил гарны өмнө 2 жилийн өмнө ээжигээ ойдсан. Одоо ээжигээ одоо манай дүү бас хотын хүн байсан учраас одоо ээжигээ одоо хотоос хойшоолох санаатай байгаа боловч ээж маань нутгараа үе маш их гүйдэг болсон. Тэгээд одоо өнөөдөр ангийнхнаараа үнэхээр бахархаж байна. Тэгээд та бүхнийхээ баярыг хэлсэн үдийг үргэлж юм баяртай сайхан байгаасай. Амьдрал нь үргэлж өөдөө дэшээ яваасай. Эрүүл мэнд, үр хөвгт, өнөр өтгөн болоосай гэж хүсье өрөөё. Тэгээ багшигаа маш их сонссон шүү. Миний жаахан багш тандаа маш их хайртай шүү. За баярлалаа даваа цэрэндээ. Монголын үс маш олон болтугай гэж. Даваа цэрэн битээр бол одоо хөрш болсон. За. Сундаа жимцэнгийн наран жаргал. За наран жаргал маань дүүгээ бас давхар танилцуулаад бас хүмүүстэй яваа яаш тий мэдээлэл өгөрөө за баяр. За эхлээд байхгүйгээр дүүг үздэхэд дүүгээ танилцуулж да. Манай дүүг баяр жаргал гэдэг. Надтай цуг анх 6 настай дараа сургуульд орсон. Ахтайгаа цуг би сургуульд орно гэж улсаар хатаа сургуульд орчихсон юм үү. Тэгээд 10 жил энэ ингэж сурсан.
одоогоо багасаа нисгч болно гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргаж ирж өдөрт нисгчийн ажлыг явуулж байгаа. Дотоодын нислэгээр сая 2 жил нисэж байгаад одоо олон улсын нислэгт саяхнаас нисдэг болсон байгаа. Тэгээ өнөөдөр нислэгний Берлин рүү нислэгтэй байж дараад бид ирж чадаагүй. Тэгээ аль болох энд ирэхийг хүсэж байсан бидний бүгдийг Улаанбаатараас гаргаж өгсөн. Сэтгэл хөдлөх өндөртэй. Сэтгэлээрээ сайн уу байгаа. Манай дүүг тэгээд хэсэргэлээ. Америкт ч нисэх сургалттай нэртэй болчиход явсан байгаа. Хэрэг юмтэй байж байхгүй байх. Хүүхдэн дэрсэн. Тэгээд одоо хүү ах хоёртой бас жаргалтай сайхан амьдарч байгаа. За миний хувьд гэвэл Тэтрагистер сургуулийг 2002 онд төгссөн. Яагаад тэгсэн бэ гэсэн чинь дүү маань надад цуг орцсон учраас би 10 жил дүүтэйгээ сурахыг хүсээгүй. Нэг анги дэвшиж төгсгээд бол би 2002 онд 9 дугаар ангиасаа төгссөн юм аа. Тэгээд сургуулаа төгсөөд компьютер техникийн сургуульд ороод бизнес удирдлага чиглэлээр сурсан. Үүний дараа Монроо гэсэн Монголын ард замын гэрэл компанид ажиллаж орсон. Тэгээд энэ компанид ороод ирж хахад миний одоо хайртай багш нарын зааж өгсөн юм бол надад маш их хэрэг болдог байсан. Яг л албан бичиг боловсруулах, бичиг тексттэй ажиллах энэ өөрөө үгийн алдаагүй, найруулгын алдаагүй байхад энэ монгол хэл бичгийн асар их юм төрчтэй багш нарын ачаагаа энэ дээр их төлөвлөж тулц болж байсан. Үүний үүднээс би Монроод 6 жил ажиллахдаа анхны менежер гэсэн ажлаас эхлээд захиргаа үнийн нөөцийн хэлтсээ удирдлагаар хүртэл ажиллаж үзсэн. Үүнээс хойш 2012 оноос хойш өөрийн хувийн компани байгуулад ажиллаж байгаа. Энэ бас өөрөө замын үйлчлэл болдог. Одоогийн байдлаар 50 гаруй ажилтнтай. Тэгээд цааханд замын ажилтай байгаа. Тэгээд сая наашаа гарахын өмнө бас энэ говьрын том ажил болсон. Энэ өөрөө ангийнхантайгаа энэ сайхан уулзаж энэ ажлыг зохион байгуулалтанд оролцож явсан бас нэг тийм үр шимэл болов гэж зөв энерги юм болов гэж бодогдсон. Тэгээд маш сайхан ажлууд аваад хийгээд явж байгаа. Ажил маань бүтэмжтэй байгаа. Тэгээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Манай баяр жаргал за биелж. Баяр жаргал нөгөө манай баг ангийн далай ишгээс далаатай суусан шүү дээ. Баяраа. Тий. 2 хүүхэдтэй. Далаа одоо ангаах төгсөөд одоо ангаах төгсөж болоо. Ангаах төгсөж болоо. Сурж байгаа тий. Нарийн мэдлэг сурж байгаа. Баяраа нөгөө нанжиг болохоор нөгөө манай 10-ягийн МГС 10-ягийн манай хуучин анги Дэлгэрматаа суугаад 3 хүүхэдтэй болоод өнөөдрийн юм сайхан гэр бүл болсон. За баяраа бид хоёр багтаа бас их нийлдэг байлаа. Ягаад гэхээр баяраа ч нөгөө баг насаар баг. Би бол багасаа их махлаг хүүхэд байсан. Тэгээ нөгөө гүүх мөх уралдаан тэмцээн болохоор хоёулаа ингээд чигдэн. Бодог дамжуул, тог мог дамжуулахаар бид хоёр тог дамжуулах хүн байхгүй. Тэгээ нийлж их буу халд зогсдог. Тэгээ нэг ширээнд суудаг. Баяр бол багасаа их шартаа тийм бодсон юмдаа их шазруу тийм их хүүхэд байсан. За дараа чи юм. Их зулаа. Их зул. Юндангийн их зул. За бүгдний минь өдрийн минь төргий. Би 2003 онд 10 жилээ төгсөөд Монгол Улсын боловсролын их сургуулийн компьютерийн ангиллны багшийн анги авсан. Тэгээд сургуулаа төгсөөд Хаан банкнд тейлрээр ажилд орсон байгаа. Компьютерийн англи хэл сурсныгаа үндсэн дээрээс. Тэгээд Хаан банкнд ажиллаж байх явцдаа санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлага гэсэн ангийг 2.5 жилээр төгссөн байгаа. Тэгээ одоо Хаан банкнд төлбөр тооцооны хэлцэд ажиллаж байгаа. Гаавч рэл нэртэй цуг ажиллаж байгаа. Нэг хүүхэдтэй сая төгссөн байгаа. Хүн маань одоо 3 сартай. Хүрэн маань Just Oil компанид ажилладаг байгаа.
Тэгээд ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Багшийн мэргэжлийг сонгосондоо ч гэсэн би өөрөө тухайн үед явахдаа дургу байсан ч гэсэн одоо ингээд бодоход бас миний ажил амьдралыг эхлүүлсэн болохоор би бас багшийнхаа мэргэжилд дуртай байгаа. Гэхдээ бас санхуд ч гэсэн ер нь дуртай өөрөө тоогоор явъя гэж бодсон боловч биш Орос хэлээр явж байгаад ээж аваар намайг тоогоор яваа гэх тэгээд би тэгээд компьютер англиний багшийн анги авч ирсэн. Өөр ямар яриа байгаа те дурсамжтай юм ярьчмарлах юм наачдаа тэгээд нэг эцэгхийн хурал болж исэн талаар ярьчихудаа Чинзоргийн тухай те. Тэгээд Чинзорог охтуудыг айгуу дээрлэгдэг байсан. Би өөрөө бас жоохон банднартай айгуу хөт юм нэлтэй 10 жилхтай айгуу иршүүд байсан. Багшийн өгсөн юм дурсам дээр юу гэсэн байлаа айл зан иршүүчнтэй ангийн охин зулаач амжилт олно болно гэжээс аахгүй. Тэгээ би яг иршүүчнтэй ангийн хурал хийгээд охтууд гадаа үүдэнд ангийн зарим эцэг эхчүүдтэй Чинзоргийн тухай ярилцчихсан аахгүй. Хаалганы завсраар харсан чинь Чинзорог охтуудыг их дээрлэгдэг яадаг идэг багш нэг ярьжсэн. Тэгээ та тэр тухай санаж байвал багш ярьж өгөөрэй. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Удахгүй болох Усын баярын минь төргий. Тэгээд өнөөдрийгээ сайхан өнгөрүүлээрэй. Байнга л одоо цуслан юу мобайл дээр бид нар байнга хамт нийлээд явж байгаа. Одоо ихтэй хүчиглэх хөвгтэй байлаа. За дараагийн аюурсан Юра. Манай мисс Юра. За би нэг юу дурсамж яа. Бодож ирсэн нэг бас гоё дурсамж санаанд орлоо доо. Юу гэхээр анх одоо 7 дугаар ангид би тетрайдерт анх орж ирсэн. Нэг өдөр л ээж бүртгүүлсэн. За тетрайдерт явж шүү маргааш гэж 9 сарын 1-нд. Тэгэл би өөлж хайлаад ангиасаа зүгээр нөгөө дасцсан. Тэгээд энэ анги шилж орж ирж байлаа. Тэгээд орж ирсэн чинь одоо би хичээлдээ улаан хайлаа. Яасан гэсэн чинь нөгөө тэнд тоглож надад явдаг байсан. Хичээл хийдэг байсан юм байна. Тэгсэн чинь энэ тетрайдер гэдэг сургууль нь болохоор одоо хамгийн сайн багш нарын хувьд залсан хамгийн мундаг одоо сурагч цугларсан ийм сайхан одоо анхны хувийн сургууль болж байна. Одоо миний хувьд бол одоо маш их бахархаж явдаг. Тэгээд хичээлдээ одоо маш муу гэж одоо зэтэн намбаа багш одоо зөндөө олон багш нарт их загнуулсан. Тэгээд нэг удаа юу математикийн олимпиад болох гээд. Тэгээ би нэлээд давтвар. Тэгээд энэ чи ор. Тэгээд би нэлээд давтаж байгаа. Тэгээд одоо орсон. Тэгээ орсон бас нэг шагналт байранд орсон. За ингэсэн бас цэдэндээ багш надаа нэг одоо гоё үг хэлсэн гэдэг. Тэгээ тэр үг бол одоо миний одоо ажил амьдрал одоо энд бол маш их нөлөөлсөн гэж боддог. Би дандаа энэ үгийг одоо санаж явдаг. Тэрний үгээр эзэн хичээвэл заяа хичээд гэж үдээ. Ингээ цаашдаа улам их хичээгээр хийжсэн. Тэр нь бол миний одоо яг сэтгэл зүрхэнд бол маш их одоо хүрсэн. Тэр одоо хүний нэг үг л одоо хүний амьдралыг өөрчилж болох юм шиг санагдсан. Цаашдаа би хичээлдээ одоо нэлээ одоо хичээдэг болсон. За ингээд улмаар одоо конкурс амжилтаа өгөөд компьютер техник менежментийн сургуульд суралцах төгсөөд за одоо бол Барилга хотын улсын яамны хуучнаар агентлагт нь ажиллаж байгаа. Тэгээд ер нь ингээд манай сургууль одоо манай багш нар хамт олон гэхээр мундаг одоо оюуны хур цугларсан ийм гоё өргөө байсан болов уу гэж миний сэтгэл зүрхэнд одоо тийм бодолтой явд юм аа. Тэгээ ер нь жааштай ангийнхандаа хэлэхэд одоо 20 30 40 жилийн одоо энэ уулзалт одоо ингээд цуглаад ууж яхах уулзж яхах өрөөл дэвшүүлээд за ингээд босхъя. За баярлалаа. Маш сайхан өрөөл дэвшүүллээ. Нөгөө дамб цэдэндээ багш хэлдэг үг яг тэр үг байхгүй юу? Нөгөө оролдлого сайд оройтно гэж. Яг эзэн хичээл заяа хичээл гэдгээс илүү яг тэр үгийг маш их хэлдэг байсан. Оролдлого сайд оройтно гэж яг оройтно ортол хэлдэг. Аюул Хамгааланбаатар. За юуны өмнө энэхүү танхимд хурдан цугларч Цэдэндамбаа багштай 2003 оны тетрайдрын хамт олонны 10 жилийн ой уулзалтанд хүрэлцэн ирсэн Эрдэнэтэн багш нар, хүндэт эцэг эхчүүд, ангийн андуудаа энэ өдрийн гал халуун мэндийг хүргье.
нар болон эцэг эхчүүдийн маань үг хэлэх. За мөн бидний бас нэг бацхан гарын бэлэг бэлдсэн байгаа. Түүнийг гардуулах ийм ажиллагаа маань явагдах юм аа. За Detroit-ийн 2003 оны төсөлтийн 10 жилийн ойр өвлөө авалтын хэмжээ маань үргэлжилж байна. За ингээд эцэг эхийн зөвлөлийн дарга Няма ахыг эцэг эхийн зөвлөл эцэг эхчүүдэд төлөөлөн өгөх байхаа гэж бодож байна. Нийт хүмүүс миний өдөр 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Detroit сургуулийн 10 дугаар ангийн төгсөгч та бүхэндээ маргааш нөгөөдөр болох гэж байгаа улс Ардын улсын 92 Монгол улсын их Монгол улс агуулсан он байнгын нийтлэлд дэвшүүлж сайн сайхан мөнгөний хүссэн өрөөё. Цагцаа гэж маш харвсан шүмшиг өгсөн байх юм аа. Одоос 10 жилийн тэртээ та бүхний 10 дугаар ангийн төгсөлтийг одоо ажил зохион байгуулах ажлыг тусангийн эцгийн зөвлөлд одоо би манай энэ цэцэгмаа бусад хэдэн хүмүүс зохион байгуулж ингэж энэ яргалан зохион байгуулж амжилттай зохион байгуулж ирсэн. Тэрнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ ажилд одоо тухайн үед манай чимдэр тэр бүтээн маш амжилттай эцгийн зөвлөлд тусалж тэр 10 жилийн биш 10 дугаар төгсөгчдийн одоо баярыг сайхан тэрэгдэж өнгөрүүлж ясныг одоо өргөн босгох сайхан байна. За тэр үед 10 дугаар төгсөж байсан азта сэргэн суваа сайхан огт хүүхдүүд төгсөж байсан. Одоо 10 жилийн дараа одоо иргэн уулзахад нам босуулсан амьдрал зохиосон ажил амьдралын сайхан зохион байгуулж байгаа ийм сайхан залуучууд иргэн уулзахад таатай байна. За энд би нэг 2-3 зүйлийг дурсан хэлсэн таатай. Ялангуяа энэ Detroit гэдэг сургуулийг тухайн үед Усгал аймгийн боловсролын байгууллага анхны хувийн эдийн сургуулийг зохион байгуулах чин зэрэг хүсэл зохион байгуулсан манай мөнгө жаргал дарахад одоо баяр хүргэмээр тэрийг одоо тухайн үед энэ улс орны эдийн засагч гэсэн бас нэлээд хүнд байсан хэцүү энэ хувийн эдийн сургуулийг зохион байгууллаа. Амаргүй хүн даваа байсан. Гэхдээ сургуулийн сайн менежер байсан гэдэг тухайн богдгоо хугацаа ч гэсэн харуулж ирсэн юм аа. За энэ сургууль багшилж байсан багш нар бол чадварлаг сайхан багш нар байсан. Манай хоёр хүүхд нэг нь MS сурч байсан, нэг нь дэлгэрэнгүй докторийн сургууль сурч байсан. Тэгээд энэ сургуулийг байгуулах анхны сурагчийг болгож энэ сургуульд авч сурч байсан. Энэ метр алдаагүй үйлдвэрлэдэг сургуулийн амжилттай төгсөж хоёулаа Монгол Улсын технологийн шинжлэх технологийн сургууль төгсөөд одоо сургуулийнхаа өргөдөлтөд ажиллаж байгаа. Энэ сургуулийн хамт олон эрдэмтэн баг тав хүний одоо гэж тус юм аа. Хоёрдугаарт нь энэ сургуульд багшилж байсан багш нар байна. Маш хичээл зүтгэжтэй сайхан багш нар. Багш нар бол хичээлээ заагаад өнгөрдөг бол өдөржин энэ сургууль дээр зохион байгуулалт хүүхдтэйгээ ажилладаг байсан. Тийм ч учраас Detroit сургуулийг тухайн төгссөн сургууль бүгд ихтэй сургууль амжилттай орж ирсэн юм. Билээхэн энэ юм байна. За 3 дугаарт нь тус сургууль суралцж байсан төгссөн энэ сурагчд өөрийн хичээл зүтгэдэг. Өдөг сонирхол энэ юмда сайн байсан учраас одоо сургуулаа дунд сургуулаа ихтэй сургуулийн амжилттай төгсөөд миний сургуулийнхаа олон тэргүүлэх салбаруудад ажиллаж байгаа ийм сайхан болсон хүчин болсон байна. За ингээд та бүхэндээ энэ 10 жилийн хооронд дахин мэдлэгээ дахин баяр хүргээд одоо их эцгийн зөвлөлийн нэрийн өмнөөс эдгээр татан болсон ч гэсэн ингээд 10 жилийнхаа хооронд одоо сайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг та бүхэндээ хүсэн нэрээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За эцэг эхчүүдээс мөн төлөөлөд өөрийн сэтгэлийн үгийг хэлэх хүн гөрж байна. За би Бат Эрдэнэ ахыг болоо гэж бодож байна. Би Бат Эрдэнэ ахт бас их баярлж явдаг. Манай аавыг өөд болоход хүн шиг хүн байх учир гэж их сайхан тийм дурсамж дуртатгал өчж.
өгч бас яаж ирсэн юм аа. Тэгээд Батэрднахтаа бас баярлсан талхаснаа одоо тухайд бас илэрхийлээ байж магадгүй энэ залмаас танд их баярлаж авдаг илэрхийлье. Баярлалаа. За ингээд би бас даргаач тамагм ярьж болохгүй. Гэхдээ ангийн хурал их суудаг байсан. Хойд одоо би модид их байж авдаг. Яагаад гэвэл би толонцсон сумын дотор байранд байхад манай модид чим бидний нэг дотор байрны хоол идэж өссөн. Одоо би сэтэн байрыг адилхан бас миний нутгийн энэ хоёр чинь одоо нэг байранд хоол идсэн, сэглэн төрсөн хамгийн сайхан сортой юм нэг бол Тэтрээ эдийн сургуулийг байгуулсан юм. Энэ Хүслэмийн анхны энд бол шатрын зэнгэж туга аваад явсан шиг 3 дугаар он жилээс баг бүх багшнараа үүлгээд өссөн шүү. Тэгж хуваараа багшнараа цалинжуулах гэдэг тийм ухаан тэр үед байгаагүй. Хойдууд би хишгэж багш баярлж явдаг. Миний охин нэгдүгээр ангид орж ангийн багш дуурайж явдаг шүү. Энэ олон жил одоо англи хэлний багш болсон байв. Тэгэхээр аавынхаа хүүхдийн үлгээ орчуулж чадахгүй нэгтэр муу багш гэж би хэлээд байгаа юм. Сайн боллоо гэж. Тэгэхээр би өнөөдөр бодчихлаа та нэгтэйгээ бүгдийг үнсэх гэж бодсон бүгдийг үнссэн байх гэж үзчих. Нэрнүүд нь яахгүй нь одоо манай гангаа маань эндээ бас яаж байгаа бүх нэрнүүд орж байгаа гэж үзчих. Би Нямадар гэдэг том агуу хүнтэй 14 жил нэг өрөөнд амьдарч. Энэ том зогооч энэ том одоо энэ хүүхдүүдийн өөрөө тэр үеийнхэн гарах байгаа учраас ардан байхын боддог. Миний болсон. Тэгэхдээ энэ хоёр сайхан хүүхэд нь өөдөр миний охинтой байдаг бас ад жаргал. 3 дугаард нь манай Нямадар бол одоо энэс уриалга гарвал Монгол Улсын шинж ухааны аюул зүтгэлтэнтэй бас ангийн хамт олон тодорхойлж болно. Тэгвэл одоо Хүслэмийн авлах Хүслэмийн төв бүх ном бичсэн. Ангийн хүүхдүүд нь бас уриалга гаргаад энийг дэмжиж өгөөж яадаг бол Нямадард аваад барай ойрхон байгаа бэлмээр байна. Энэ дараасаа юм гарч ирдэг штэ. За мөнх жаргал даргаыг чих магтаж болохгүй залуу хүн болохгүй. Сумын нач басны дараа магтъя. Нэг нутг учраас. Тиймээс Тэтрээ эдрийн сургуулийг гэж эдрээ экстрэ гэж тэр олон талд хэлжүүлээд энэ их сони штэ дөрвөн талд энэ танагч гэдэг чинь бас олон талд тэрийг л олж харсан өнцгийг олж харна гэдэг чинь зах зээлч ороогүй сүйд олж харна гэхдээ сайн математикийн орон дархнаар бол маш сайн энэжээ тийм л хүн байх хэрэгтэй байна гэж. Тэр үед л одоо ийм сайхан багш нарыг авсан юм да. Одоо би энд манай авгаа таньд хүн байна. Энэ бол одоо Хүслэмийн нийгмийн ухааны нэг номер багш шүү дээ. Нүдний шигтэй даруухан сууж ийн өзөг байр өгч очив. Агуу том. Манай отхон сүрэн багш юу яасан? Эсэний онол гаргасан. Отхон сүрэн багшаас минь баг битсэн. Би бас магтаж энийг бас дэмжиж явдаг. Миний шав бөгөөд миний багш гэж би бас хөндлөж явдаг шүү. Тэгээ олон сайхан багш нарыг магтмаар байна. Одоо төмөн жаргал багш аюултай байна шүү. Миний дуунд бас ая хийжсэн. Тэрийгэ дуулах та би өгөлөгчсэн, ая хийжсэн. За ингээд саль хөвөг зэтргээд Батчулунгаа энэ бол одоо бас сайхан манай Батчулун эгч бол одоо Хүслэмдэл одоо мастер том тоогооч лаборатори тоогооч гэхээс яасан. Бидний одоо мэргэжлийн сургалтын өдрийн үеийн одоо тэр нэг тоогооч агийнхан бол одоо энэ том тоогооч дээр очиж дадлага хийж арын үсгээр нь явж явах хэрэгтэй гэж би боддог. За ингээд миний охины ангийн бүх хүүхдүүдэд баярлалаа. Та бүхэн дурсамжийг надад би сонссон. Гэхдээ би овныг мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас яг ангийн зураг бол олдсон юм лээ. Тэрээс харъя. Таны ясыг бодъё. Нэр төрийн луурчин гэж би нэг хүүхдэд туулж ирсэн байдгийг. Тэр туулжаа ард талд нь тааны дурсамжийг ин та нэг дэрийг минь хэлж өгөөрэй. Багаас атсан суусан газараас шороо татдаг байх шээ. За өрөнд орлоо шүү манай гэж сонссон. За энэ хууран цугларсан эрдэмтэн багш нар, эцэгхийн төлөөлөгч нар энэ 2003 онд Тэтрээ эдрийн сургуулийг төгссөн
энэ сайхан цоглог хүүхдүүдтэй энэ өдрийн баярын мэнд хүргээд та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн бүхний хүсээрээ. За тэгээд гоё юм яа гэж юу 2003 онд юу тетрайдер сургууль гэж анх байгуулагдаж байхад би нэрийг хэлж чадахгүй. Гэртээ ирээд нөхөртэй ингэж хэлсэн байна. Хүүшээ манай аймагт нэг хачин гоё сургууль байгуулагдсан гинэ. Тэгээ одоо тэр ямар юм гинэ нэг олон тийм юутай нэртэй сургууль байгуулагдсан. Гэхдээ энэд хүүхдээ явуулъя гэж тэглээ. Тэгсэн чинь манай хүн ой ямар сургууль юм бол даа яахад явуулсан ч яахад энэ зулаа уг нь хичээлтэй уг гайвал юм шиг байна лээ. Тэгээ явуулчихгүй юу гэж тэггүй. Тэгээд би годамжинд гараад явжсэн чи Ямда Ирэнчи эмчтэй таардаг юм аа өөр юм тайлгаач болсон. Тэгээ ягаад гэхээр Ямда Ирэнчи эмч надад анх эхлээд манай нөгөө ингэж жаргалыг одоо оюутан болох жил урд жил надад 9-р ангид байхад ингэж хэлжсэн. Чи хүүхдээ ерөөсөө нэг хувийн багштайгаар явуул. Хувийн багш гэдэг ерөөсөө хүүхдийн одоо бас ямар ч гэсэн танаа хүүхдээ оюуныг яг цэнгэлдэг айгүй сайн хүн байдгийг чи хүүхдээ нэг багштай уулзаж ингэж жаргал ер нь юу сонирхдаг гэхээр би орос хэлэнд гээд хэлчихгүй юу. Тэгээ яагаад би орос хэл гэж хэлсэн тэгсэн чинь хин багшд нөгөө долгор багшд явуулдаг юм аа. Тэгээд долгор багшд явуулаад манай хүүхэд ингэж жаргал маань 10 дугаар анги төгсөх жилээ эхнийхээ нөгөө хими юун дээр нөгөө 13 хувиар ирснээс бүр доошоо ерөөсө бүр баг тэр 13 хувиараас бүр 23 дээр ороод ирдэг. Гэсэн чинь аав нь загнаад өстой. Чи ёстой тэрийг чи юугаа хийж ямар хичээл хийж чи ингэж явж өнөөдөр зарсан сургуультай чи ингэж хүрдэг юм бэ? Чамд би эмчил болгоё гэсэн гэхээр манай хүүхд орой гараад ингэж юу байгаа би одоо орны инженер болно гэдэг нэгдээс. Тэгээ ёстой нэг түрүүний инх цолын хэлдгээр бас битои хүүхдийнхаа эмч охиныхаа мэрэгжлийг бас ингэж солилцсон байхгүй. Тэгсэн чинь маргааш нь нөгөө бишээ тэрний маргааш нь пицк нь ороод пицктээр арай жахан дээгүүр орно. Гэсэн чинь орос хэл дээр орсон чинь манай инх жаргал ерөөсөө нөгөө орсон хүүхдүүдээс бүр хамгийн дээр нөгөө хүүхдүүд нь цөмөр овцсон. Ерөөсөө тэгэл тийм амжилттай. Тэр шиг тетрайдер сургууль дээр үнэн гайхамшигтай байдаг гэсэн. Би ягаад ч юм энэ хүүхдээ одоо энэ тетрайдер сургууль сургаад энэ сайхан хүүхдүүд энэ тетрайдер сургууль сургаад ямар гоё мэрэгжилтэй та нар ямар сайхан юм чихэн сонсож байна өнөөдөр. Цөмөр сайхан одоо шинжлэх ухааны их сургууль, Монгол Улс их сургууль, ерөөсөө энэ манай Монголын айгүй гоё тэргуун сургуулиудыг сурцсан. Энэнд би маш их бахархаж байна. Ямар сайхан мэрэгжилтэй яасан сайн явж байгаа ямар сайн хүүхдүүд вэ та нарыг яаж урамшуулж яаж баярлуулъя гэсэн тийм гоё чин сэтгэл гарч ирлээ. Миний хүүхдүүд маш сайн яв. Та нарын гол зорилго болохоор шүү дээ өнөөдөр ийм гоё зорилго хийсэн байна. Ер нь бурхан гэж бурханы одоо сургаал хийдэг байхгүй. Өгөөгүй ядуу туслах юм бол өөрөө хэр бүттэй гэв. Миний хүүхдүүд яг онцоо олцсон байна. Тэр чи яах юм бэ? Бид нар тэр болгон тэр гэр орондоо байгаа тэр болгон тэр ядуу хүмүүс тэр болгон энэ хүмүүс чи яад биш. Өө нэг л тийм том сургуулийн ханд нэг л тийм том албан байгууллага ийм гоё юмд та нарын зорилго маш гоё. Зорилгоо аяйгүй гоё бүтээсэн миний хүүхдүүд. Энэ хэмжээгээр та бүгдэд энэ сайхан тэр хүн баярлуулсны тулд та нарын ажил өнөөдөр нэг биш 100 дахин 1000 дахин өрж болтугай. За та бүхэндээ баярлалаа. Сайхан баярлцгаагаарай. За маш их баярлалаа очлагчтай. За хоёр бүгийн минь ангийн хамт олон ээж аауд хамт ажиллаж байсан багш нар сургуулийн хамт олонд энэ орой баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Би бол бас эднэрт одоо ер нь цөөхөн идүүг харагдаж байна. Бас 5 6 7 бас хичээл орж ирсэн. Ямчин өгшөд гүнзгий сургууль манай сургууль дээр салбар байгуулаад тэнд гүнзгий анги нэхэд бас ангиас одоо яг шилэгдэж орж ирсэн хүмүүс баггүй юм чинь. Ер нь одоо баг ихэнх нь энд цөмөрөө одоо тэнд сурж байгаа. Тэгээ одоо тетрайдер сургууль болгонгот тийшээ мөн л одоо нэг шилдэгүүд нь явдаг болохоор шилдэгүүд болоод явцгаас үнэхээр одоо тэр бүр бага насндаа одоо тийм доод ангиуд байхдаа ерөөсөө эдгээр чинь тийм цоглог сэргэлэн ахваарчтай бүр юмд нэг цаанаасаа нэг тийм одоо бүр сэтгэлтэй тийм хөвгдөд байсан. Жишээлбэл одоо би ган очрыг санаж байна. Манай бэр далай. Одоо далай бол эднэрээ сүйд нь орж ирсэн байх нэг ингэ шалгаж аваад байгаад байсан шүү дээ манайхчаа ангиад дүүдэхгээ. Тэгээ байж хахад далай шилжиж ирдэг. Тэгээд одоо эднэр чинь ингээл ерөөсөө аймаар өрсөлдөөн те. Яг ингэж харж байгаа багшд хин ухсыгээд босно дуусаг байсан гэсэн босч ирээд ардан зогсож гал босоогоороо зогсож гал юмаа бичээд ингээл үзүүлдэг.
ерөөсөө тийм хурдтай ирчтэй одоо Чинзой бид нар чи ерөөсөө ингээд өрсөлдөөн тийм одоо их сайхан дайч их сайн хүүхдүүд байсан тэр гэрч хүчээ алдахгүй одоо ингээд 10 дугаар ингээд сайн төгсөөд сайхан цөмөөрөө одоо энэ ээж аавын бахархал болсон ийм сайхан хүүхдүүд болоод байж байгаа. Чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд одоо тэр Чинзо оршилтоо хилчлээ шүү дээ тийм ээ зорилгоо. За тэр зорилгоо хангаад ингээ явж явах юм бол одоо бие биенийгээ тэр насан туршдаа бие биентэйгээ холбоотой хамааралтай бие биенийгээ одоо яад гэнтэй дэмждэг тэтгэдэг яад гэлээ. Тэр бүхэндээ одоо энэ хамт олон гэдэг утгаар алдахгүй ингээд явж яана гэсэн зорилго тавьсан маш их баярлж байна. Тэгээд одоо та нарын хүчинд миний хоёр хөөс үний л адил одоо хоолндоо үзэх та нарынхаа л адил одоо цовлог сайхан байгаад маш их баярлж өгье. Тэгээ одоо та нарт бол зарим нь мэдэхгүй байх шиг байна. Одоо эдгээр чинь ингээд өөр нэг баг болцсон. Намайг л очихтал зүгээр өнөөдөр ороод тоглолцтой. Эдгээр чинь одоо тэр бие халаалт хийдэг сайхан одоо спортоор сайхан хичээлдэг, спортоор сайн хичээлдэг болохоор чинь эрүүл чирэг байдаг, ажил амьдрал сайхан байдаг. Тим юм дүртэл одоо тэр ордгүй нэг нь орох хэрэгтэй, явдгүй нэг нь явах хэрэгтэй, эрэгтэй эмэгтэй бүр хоёр баг болох хэрэгтэй тийм. Тэгэл тэр цугладаг цагтаа цуглдныг сайхан тоглоод сардаг, арихтаар суухгүй, янз бүрийн асуудал байхгүй. Их сайхан ш. Би бол одоо зүмийн мэдчихэв. Цөмөрөнгийн орд энэ харин багшиж байгаа тэр охин тэр нийгмийн даатгалд ажиллаж байгаа охиныг харин их сайн яахгүй. Уг нь бол би таньж байна. За тэгээ миний хүүхдүүд одоо эртний найртай энэ сайхан тавьсан зорилготой хүрч насан туршдаа одоо ийм хамт олон яваарай гэж ярив да. Ангийн хамт олноос эцэгчүүдтэй бас бяцхан гарын бэлэг бэлдсэн юм аа сэтгэлийн бэл. За энэ ногоон өнгөтэй бодуулахгүй бол нөгөө манай ангийн одоо лого гэх юм одоо бэлэг бүхий бодуулах тулсан. Эцэгчүүдээс багш нарыг тусдаа. Өтөж хоёрыг аваадтай байдаг чи. За ястаа болоо. За. Одоо энэ хамтаа үлдчих болох юм байна уу? Болно. Тэгээ ногоон бодуулах хүмүүсэл бол нэг анги болчих байна. Тэр яарсан ногоон. Тетрайдер сургуулийн багш захирлын ээж ирлээ. За мод агш. Тэдэнд сургаалыг хайлнаа гэж хүрье. За ингээд сургуулийнхаа аман анги төгссөнийхаа 10 жилийн ойг тэмдэглэх санаачлаг гаргаад хамтраад бас тэдний цаг зав сэтгэл өвнөө зориулгаад ингэж зарж ирсэн, ингэж хамтарч цугларсан энэ сайхан хүүхдүүдтэй одоо юуны өмнө эрүүлийн аз жаргал сайн сайхан өхний төсөө ирээж юу сонсон өсөө хүсэлтэн сэтгэлжтэн бүтэж байхыг эзэтээр хэлдэг. За мөн хүүхдүүдийн одоо хүсэл урилга сэтгэлийг одоо хүлээж авч энд хорон цугларсан одоо манай ээж аавуудын төлөөлөл мөн одоо манай Тетрайдер сургуулийн одоо байхын оршин тогтнохын үндэс үлжсэн энэ олон сайхан багш нараа бас энд хүрэлцэн ирж хүүхдүүдийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн байгаа баярлж байгаагаа илэрхийлээд энэ тангимд цуглжсэн нийт хүмүүстэй дахин одоо эрүүлийн хас жаргал сайн сайхныг хүсье. За ингээд түрүүн бас манай шавнар мөн манай хэцгүүд энэ төлөөлөл бодвол ярьж байгаа. Тэгээ би бол одоо яг хоо хүний хийдгийг хийж яваа гэж бодож байгаа. Хүний хийдэг хүн одоо энэ ёо чөлөөт нийгэмд бол хүн бол одоо бас юу ч хийж болдог. Гэхдээ сайн сайхныг хийх ёстой. Зорилготой явах ёстой, хийх ёстой. Хүнд дайсан байх ёстой. Дайсантай дарагдах юм бол одоо хатаажтай боддгоо байх ёстой. Ахаад амьдрахаа боддог байх ёстой гэж би бол бодож явдаг. Ингээд одоо 10 жилд сайхан багш нараар би заалгаж ясаа одоо манай хүүхдүүд ярьж байгаа. Одоо надад хичээл зааж исэн одоо маш олон хүмүүс өнөөдөр бол гавьяа толчихсон
явж байна. Одоо Нямжоо гавьяат, Садандарж гавьяат, Чулуунбаатар гавьяат дөнгөж өчтөрхөн одоо төрлөө гэхмэтгэл надад аюуш гавьяат, одоо даваадлам гавьяат биэр 1-р 10 жилээс төрсэн баг гавьяат өхнөр хичээл заадгсан юм билий. Гавьяат авч чадлаггүй одоо гавьяатаас илүү гавьяат байж байгаа Тэнгэрийн орондоо залгарсан олон сайхан багш нар байгаа. Одоо Шайрын захирал байна, Дорлиг багш байна. Энэ хүүхэд бол надад одоо Цэдэн Самбуу багш байна. Та хүүхэд бол миний хүүхдүүд бол сайн мэдэхгүй байх. Ийм олон одоо мундаг хүнээр хичээл заадгсан хүн чинь дандаа удаж явдаг юм ээ. Би одоо багшийнхаа ачийг тийм мундаг хүнээр хичээл заадгсан хүн чи одоо яаж юм муухаг байж болох юм бэ? Би одоо тийм л багшаараа заадгсан юм чинь ямар нэг юм хийх юмсан, ямар нэг үр дүнд хүрэх юмсан гэж бодож явдаг байсан. Одоо ч бодсоор байна. Ингээд яг театрын сургуулийг ер нь бол тэр үед бол бас зах зээл одоо эхэлсэн эхлээд 10 жил болж исэн нийгмийн бол одоо олон хууль эмх цэгцгүй байсан олон юм бол голдролоо олохгүй явж исэн ийм үед бол боловсролын байгуулагч адилхан нэгэн адил тийм болсон. Ерөөсөө л одоо яадгийн улсын төсвийн мөнгөний хүрэлцэхгүй багш нарынхаа цагийг хизээ яад явах нь мэддэхгүй. Тийм учраас багш нар нь хичээлээ заахтаа идэхгүй ганцхан 8 аваад ирсэн нэгэн жилийн юм шиг харагдаад ийм төвхтэй үед ерөөсөө Хөвсгөл аймгийн сургууль, Хөвсгөл аймагт бол хувийн сургууль байгуулж тэгээд одоо олон сайхан бас ажлыг гэсэн бодолтой байгаа багш нарын ажлыг чиглүүлэх хандлага одоо бас тийм сайн биш харагдчихсэн. Бас тэр үед нэгэн залуу байж одоо бол ингээд одоо бас хэдэн сайхан багш нартайгаа сэтгэл санаа нийлээд сургууль байгуулад ажилласан олон сайхан одоо эцэг эхчүүд намайг дэмжиж хүүхдээ өгсөн сайн манай Бачлалыг ширжээ. Хэлжээ тэр үед бол бид нэр хувьсах зардлын одоо тэнцвүүц одоо дээдл нь Ахлахангийн хүүхдүүд нэг 59 мянга ч гэдэг Багангийн хүүхдүүд нэг 49 мянга ч гэдэг ингээд цуглуулдаг байсан. Тэрийг жилд 2-3 хувааж авдаг байсан. Тэгээд бид нар бол сургууль явуулаад явж байхад бол ардаа бас том аж ахуй нэгжгөө учраас бол одоо тэр хооронд бол одоо санхүүгийн зөндөө их хэдрийнүүдийг таарч байсан. Гэдээч гэсэн бид нар юуг урдаа тавьж явж байсан гэхээр зэрэг ерөөсөө бид нар энэ танхим биднэрт итгэлээ өгсөн хүүхдийг сурах юм шүү гэдгээ л хамгийн ихэнд тавьж явж байсан. Ингээд манай хүүхдүүд бол сурсан, манай багш нар ч ажилласан, манай хүүхдүүд сурсан эхнээсээ харагдаж эхэлсэн. Гэтэл яг тийм ястан ингээд хамгийн тоогоор нүүлгэлтээр атаачтай тэгээд бас янз бүрийн зөндөл байдгийн чи эдрээ гарч ирсэн. Ингээд одоо сургуулиудад одоо ясаа цаашаа үргэлжлэегүй. Гэхдээ би одоо үргэлжлэегүй. Гэхдээ би бол боловсролын байгууллагатаар очсон. Би одоо үүнээс өмнө одоо бас 2090 оноос 91 оноос хойш би бол 2000 он хүртэл 2007-8 он хүртэл бол үндсэндээ би арга зүйч мэрэгчлэлтийн янз бүрийн одоогоор бол мэрэгчлэлтийн хэмжээнд арга зүйч төр тийм ажил хийж байсан. Одоо би ингээд ажилгүй байна. Манай хүүхэд одоо энэ дөшиг 10 дугаар ангид төгсөх гэж байна. Ээж нь тэр үед нэг машин дэмж хагаад орж явахдаа машин юм том үргэлжлээд тархины гэмтэл аваад ингээд бас ажилласаа төрж илүүлээд байжсэн. Тэгээд тэр нэг хүүхдэж болсон сургалтын төлөвийн даах гэдэг яаж тарихч гуйчихсан. Оруулахгүйсэн. Тэр үед би хонц. Тэгээд цаах чисэн би яа. Утсан биш гэж тааш явсан. Миний хүүхдүүд сая багшлууд их баярлж байна. Надад тийм л байсан. Андис руу бодож би арга зүйч байгаа боловсролын одоогийн боловсролын газар арга зүйч байхгүйсэн. Арга зүйч би чадандаа гэж хэлээд бол Баатар шугам багш захирлнаас би засаг даргатай уулзаад ирсэн засаг дарга авч болохгүй гэж хэлсэн. Засаг даргатаар би ороход би нэг тэрээр нэмж улс төрч хүн биштэй гэж хэлээд тэгээд аваагүй л одоо хүртэл баг боловсролын газар намайг даргуулах хүртэл олигтой зурчгүй явчихсан гэдэг юм. Ийм байдалтай юм зөндөө гарсан. Тэгээ би бол тэрэнд бол шимтрахгүй яаж идэд ажил чандрыг гэж удаад хамт олонтойгоо найз нөхдөйгөө зүтгэсээр одоо өдөрч одоо бол одоо хүмүүсийн нэрүүл сайхан байна. Өөр бас ажил төрөлтэй боломж юм сая бочлоо хичээлтэй. Надад бол тэр бодол урамтай улам хийх гэж байгаа ингээд та ирэмлэг хийхсэн сайрч чадахгүй гэж байна. За маш баярлалаа.
За саяны өстө яг л өмнө хэлэх шиг бол хэллээ те. Одоо энэ сургууль ямар их одоо үнцэнтэй байсан бэ? Ямар их одоо өсөн хүлээлт хүн болгонд бий болсон байсан бэ? Тэгээд цааш нь өргөжлүүлэх өсөл хүлээлт хүртэл одоо хүртэл байдаг юм аа гэдэг бүгдээрээ адилхан мэдж байгаа. За ингээд мод багш та цааш танаад бас бүгдээ сайн мөнгө өгсөе. За түрүү өглөө дурсамж хичээл дээр манай бүх багш нар сэтгэлийн үгээ хэлсэн бай. Учираас одоо багш тэдэндээ багштай мань шууд шилжүүлье. За мөн багш нар мөн бас сэтгэлийн үгээ хэлхийг хүсвэл хэлж болно. За үүний дараа хичээл жаргал багш манаас сэтгэлийн үгээ хэлэх байхаа гэж. Өнөөдөр энэ одоо сайхан бэлэг сайхан өдөр манай ангийн охид хөвгүүд, манай ангийн охид хөвгүүдийн ээж аав, за тэгээ бид нартай одоо мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан мэрэгжил нэгтэй багш нар та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргье. За бид нар түрүүн дурсамж хичээл дээрээ бол сайхан дурсамжуудыг ярьсан. Тэгээ би зарим нэг одоо дурсамжууд дээр нэмэх дурсамжууд байна. Тэгээд өөрийнхөө сэтгэлдлийг та бүхэнтэйгээ хуваалцаж ингэж одоо ярья гэж бодож байна. За түрүүн би нөгөө энэ дээр бид нар үдсэн шүү дээ. Нөгөө гурван хүү маань айгүй гоё дуулдаг байлаа. Тэгээд дөө шиг бас тэгж ярьсан те. Үнэн бид нар багш хүн гэдэг бол ерөөсөө өхөн хөвтлээ тийм ээ. Тэтгэврт дартлаа хүүхдүүдээс их суралцдаг байхгүй юу? Тэгээд би яасан гэхээр эхлээд эднэр маань айгүй гоё гээд манай охтууд хуруу гоцойлгоод айгүй гоё хамтлаг гээд ингээд байсан байхгүй. Тэгээд би заа тэр гоё хамтлагийг чи үзье гээд ингэхгүй юу. Тэгээд энэ хайрын тухай дуу ингэж яг энэ өнөөдрийг шиг дуулаад тэгээд бид нар чинь тэр үедээ бас л хоцрогдсон байгаа шүү дээ. Тэгээд одоо юу юм дээгээд тэгээд би охтуудаа эднэр маань ингээд дуулна гэдэг. Тэгэхээр би охтуудтайгаа тусдаа уулзаад за охтууд минь ямар байна та багш нь одоо ганцаараа бол димэд юм шиг байна. Хайрын тухай дуу яагаач вэжээ дуулаач яах юм бэ? За та нар минь шин тэгээд би охтуудтайгаа орж юу яадаг юм аа сонсдог юм аа. Тэгсэн чи манай анги охтууд нөгөө хөвгүүдээ мэдчин гээд юу дуграах байхгүй. Тэгээд би сэмхээ ингээд нүдээр харсан чинь цөмөр ингэж яахгүй юу? Ингэж эсэ. Тэгэхээр нь би за би хоцрогдож манай хүүхдүүд үнэхээр гоё дуулж байгаа юм байна гэд би охтуудынхаа одоо эрхэн хуруу гоцойлгосноор нь тэр дуугаа үнэхээр одоо тэр юунд оруулсан чинь медаль авсан байхгүй юу. Тэгэхээр багш хүн гэдэг бол ерөөсөө насан туршдаа суралцдаг юм байна гэдгийг би тэр тэндээс ойлгосон юм аа. Тэгээ бид нар түрүүн дурсамж хичээл дээр манай сургууль ямар сайхан сургууль байлаа. Манай захирал ямар сайхан сэтгэлтэй, ямар хүний одоо хайлан одоо дээд хүн байлаа. Манай нэмжүү багш би одоо ингээд 60 гаруй насж जैन. Тэгээд миний одоо ажиллаж амьдарч явсан энэ хугацаанд манай сургуулийн одоо 3 дугаар сургуулийн захирал байсан нэмжүү багш би мөөдөг багш хоёрыгаа бол би үнэхээр хүний дээд гэж хүндэлж явдаг. Манай хоёр багш бол үнэхээр одоо хүнийг үнэлж чаддаг. Үнэхээр сайхан сэтгэлтэй. Хүн одоо ингээд зовлон яриад ороход ерөөсөө үгүй гэж чаддгүй байхгүй юу? Тэгвэл манай сургууль яагаад ингээд цаашдаа үргэлжлээг үнэхээр түрүү манай мөөдөө захирал ярьлаа. Гэхдээ манай сургууль түүхэн хугацаанд тодорхой богино хугацаанд ажилласан ч гэсэн нийгэмд манай одоо захирал мөөдөө захирал бол маш их гавьяа байгуулсан. Өнөөдөр манай анги бол нэг л анги. Манай тетрайдер сургууль чи хэдэн удаа төгсгөлөө? 3 бид үү? 4 штэ. Үлзий хоёр багшийн анги, инколтын анги, долгор багшийн анги ингээ манай анги. За ингээд бодоход 100 гаруй 120-30-аад хүүхдүүдийг одоо нийгэмд тийм ээ амьдрал түрүү манай дурсамж хичээл дээр Бацхан багш яг үнийг хэлсэн. Манай сургууль төгссөн хүүхдүүд амьдрал маш сайн бэлтгэдэг гэдэг чинь амьдрал сайн бэлтгэнэ гэдэг бол мэрэгжил эзэмшихээсээ илүү амь амьдралаа яаж зохион байгуулж авч явж гин, аав ээжигээ яаж баярлуулж гин тийм ээ. Тэгэхээр манай одоо захирал бол тэнд ерөөсөө одоо дэмжлэг байгаагүй үнэн. Одоо ч гэсэн бид нэр нийгмээр улс төржөөд ингээд тарцж байгаа. Тэр үед чи манай захирал бас соцтек намын одоо юугаар сонгуульд хүртэл орж исэн. Тэгээд энэ намын харьяалаар бол одоо тэр Дамдүсрэн дарга, Төмөрбаатар дарга эднэр бол дэмжихгүй байсан байхгүй юу? Үнэхээр дэмжлэг байсан бол манай сургууль үнэхээр гоё явж исэн. Яагаад гэвэл тэрийг би юугаар хэлж яах вэ? Нэмж өгч манай сургууль дээр ирээд нэг одоо уулзалт хийсэн байхгүй юу? Тэгээд би чамд атаарах гэж байна гэж хэлсэн байхгүй юу? Хэн багшд мөөдөө захирал тэр нь юугаар атаарах гэж байна вэ гэхээр ерөөсөө хувийн сургууль байгуулахад багш нарын хамт олонд бүрдүүлэхэд хамгийн хэцүү байдаг нэ барилга байшин тэгээ бусад тэр зөвшөөрөл юм нь бол амархан хамгийн гол нь багш нарын хамт олон бүрдүүлэхэд хэцүү байсан боловч
бид нар сэтгэл санаагаараа нийлээд багш нарын хамт олныг бол ерөөсөө байгуулагдсан тэр цагаасаа 90 хэдэн онд байгуулагдлаа манайх чинь 98 бицтэй 90 сүлүү а тэг 99 онд байгуулагдаад тэгээд багш нарын хамт олон бүрдсэн байхгүй. Тэгээ одоо энд бол харамсах юм байхгүй мөөдөө захирал. Яагаад гэвэл нийгэмд одоо 100 гаруй 150 шахуу одоо хүүхдүүдийг тэгээд энэ одоо олон өрхийг ийм сайхан одоо ажиллаж амьдарч явах насан туршдаа одоо амь амьдралаа аваад явах энэ сайхан мэрэгжил эзэмшүүлсэн ийм одоо нийгэмд гаяа байгуулсан хүн бол манай аймагт бараг байхгүй дээ. Би бол тэргээрээ бахархаж байна. Багш бол одоо тэр үнд ерөөсөө эмзэглэх хэрэг байхгүй. Тэгээ цөмөөрөө сайн сайхан яваад би одоо ангийнхандаа их баярлж байна. Ийм одоо зүйлийг би бас нэмж хэлье гэж ингэж бодлоо. Тэгээд одоо манай хамт ажиллаж байсан багш нар бас ажил амьдралын шаардлагаар цөмөөрөө орж чадсангүй. Гэвч одоо бид нар бас тодорхой хэмжээнд ингээд би одоо ангийнхаа эцгийн зөвлөлийн дарагтай ингээд зэрэгцээ сууж байна. Их сонирн бэ. 10 жилийн дараа дахиад 20 жилийн дараа бид нар уулзахад ямар байх вэ тийм ээ? Үнэхээр гоё байна. Их сайхан байна. Анги өдөрцөн багшийн хувь би шавнараараа бахархаж байна. Үнэхээр бахархаж байна. Сайхан байна. Ингээд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тамбагч хүмүүс өөрийнхөө талаар бас ярьлаа шүү дээ. Тэгээд тухайлбал бидэрт ингээд хэлж байгаа үг нь бидэрт өглөөд байгаа юм шиг ингээд санагдаад яа гэж ингээд одоо яг л бодоход яг бидний амьдралын төлөө л хэлж ирсэн үг байсан байгаа байхгүй. Бидний ээж аав нар багш нартаа маш их баярлалаа. Тэгээд хүүхдүүдийнхээ одоо хэлж яаж байгаа үгнээс одоо хамгийн ухаалаг амьдралаа сайхан зөв авч яваа. Сурчээсэн одоо сурлага нь одоо амьдрал хэрэгжиж байгаа юм байна гэдгийг харагдаж байна. Ингээд та нараараа бахархаж байна. Маш их баярлж байна. Та бүхэн минь амьдрал аз жаргалтай өдөр сайхан байхын өрөөлийг дэвшүүлье. Зараад ирсэн чинь чин зөрөгч нэг атман л да. Намаа гэж багш гэж бүр энэ дээр цугцараад юм за. Яасан гэдгсэн чинь та одоо тийм гоё юмыг нэг оноо хасаад тахтай яадгийн та 50 байсан гэж тэгж байна. Багшин тийм мэдэхгүй юм чи яадгийн за яг гайгүй үзсэн чинь өөртөө танаас болсон гэж бөөл юм болдгий. Тэгэл яасан чинь тэгэл тэр нь өнөө тэр мундаг гоё юм байгаа тэр медаль судаад аваад дараа нь тэгэл би бодчих яг дамбаш гэл за би ч одоо өөртөө бүтэхгүй л болж байгаа юм байна да гэж бодож ирсэн. Нэг тийм дурсан. За бас одноо өтгөлч их онгойтой. Нөө урд байгалийн ухааны сургууль 1-р анги аваад одноо манай ангид орж ирээ. Тэгэл яг намар хичээл хийгээл өвчин хичээлэг ингээд 1-р анги хавар болж байгаа. Тэгээд би нөгөө дандаа тэр зүүн талаар тойрол жаахан хурдтай явдаг байхгүй юу? Ер нь дандаа цагаа тулгас хийгээл хоцорчихгүйгээл тэгсэн нэг өдөр одоо саадлын хаалган дээр намайг яг хараад ингээд зогссон байна. Яасан багш нь хоцорч үгээл гэсэн чинь та одоо ямар хайшин зүгээ ингэж үвчээд ингээд бүхийчхэн зүгээр наад мормон дээр гисгэж унлаа. Цэх явж хахад яадгийн гэж намайг сугатаад ангир оруулж ирсэн. Тэгээд одоо нэг түлхүүр мүлгүүр гэж одноо өтгөрийн онгой зөндөө байдаг юм аа. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа шүү. Одоо эмгэн багшигаа ингэж хүндэтгэл үзүүлж энэ сайхан үйл ажиллагаанд оролцсонд их баярлалаа. Ингээд та нарын минь ажил үйлс өөдрөг байх болтугай. Бүгдээрээ одоо их орноо хөгжүүлэх ирээдүйн та нар одоо мундаг бүтээн байгуулагч гэж одоо хэлээ. Та нар бол ихийг байгуулах, ихийг бүтээх эрч хүчтэй ийм сайхан залуучууд байна. За тэгээд манай наран жаргал энэ чинь гой юу яддаг штэ. Өөрийнхөө хүүхдээ тийм багсууд баг тоогоо тийм шүгэгийн ингээд хүний яриаг анзаарч хахад шавнараараа баг. Миний шавнар бол одоо одтой онгоцтой сайхан явнаа. Баярлалаа. Би тэдээс бас нэг бяцхан сэтгэлийн бэлэг хэлсэн юм аа. Түүнийг гардуулахыг хүсэж байна. Начаа.
мартын багш таны чингэсэн баатар суй махия Мөчрөд багшиг ороод ирэх юм. За ингээд Цэдэн багштай бид нар бас сэтгэлийн одоо бяцхан бэлэг гардуулсан юм аа. Тэр нь болохоор одоо мөнгөн аяг одоо шанараас нас чадан ядан бид нар ингэсэн байгаа багш. Ер нь ингээд уулзаад уучраад явхад бид нар зөвхөн цаашдаа юу хийх юм бэ гэхээр фонд байгуулъя гэж ерөнхийдөө яриад байгаа. Тэгээ одоо нөрөөний нөгөө амралтан дээр очиод энийг нэлээд дэлгэрэнгүй ярих юм. Тэгээ ямар ч бас ихний ээлж нэг фондын мөнгө цуглуулад бид нар энэ 10 жилийн хойд тэмдэглээд за тэгээ багш нартаа бас бицэн биелэг гардуулаад ингээ явъя гэсэн. Тэгээд багштай нэг сая төгрөг мөнгө аяг гардуулсан юм аа. За тэгээд фондын мөнгөөс одоо юу гэх юм манай оюун цэцгийн ээж маань бас би нэг таар байгаа юм билээ. Хор дотор тусцсан одоо уршаа хэмжлэгэнд явж байгаа гэдэг чинь. Бас тунгагийн ээж бас оюун тунгагийн ээж нь бас жаахан таар байгаа гэдэг сонсогдоод байгаа. Тэгээд иймэрхүү зүйл ер нь фондны мөнгө гэж юм бий болгож ер нь заавал сардаа нэг хэдэн төгрөг цуглуулж хаад янз бүрийн болох те. Ингэж өгчийе гэсэн тийм ерөөхдөө юутай явчих зорилготой. Энийг бас өнөөр яг баталгаажуулаад яах вэ? За ийм учиртай ингээд бидний сэтгэлийн бэлэг байсан шүү. За манай ангийнхан бөөндөө зогсоод багш нартай зориулаад дуудуулна. Үзэг барьсан төрхөн гарт мэ үг холбох харгыг заасан багангийн багшаа баярлаа бачилхан би чин мэдчил сурлаа ухасарсан хотын саммэ холбох харгыг заасан багангийн багшаа баярлаа бачилхан би чин бодож сурлаа Тетрайдер сургуулийн багштай бид нар хайртай. За 10 жилийн дурсамж ангийн сүлд дуугаа туулна гэж. Зундын өглөөний нараад улаан тус чин дэрвсэн зулцган жаахан охин сургуулийн босог алгасан зурдах юм шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурс чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үерэгсэн ариухан дурсамжаа мөнхөж амьдралд хизээч салшгүй андайзууд болгосон идона мутын садан гэхээр мөрөж явсан чимээ орхиодох шиг үйтэй дасуулсан сэтгэл мэн даруул зэв шиг хийснэ даруухан явсан нас мэн хайрын гадаа дүрэлснэ 10 жил үерэгсэн ариухан дурсамжаа мөнхөж амьдрал хизээ салшгүй Аднайзууд болгосон Тэрчлэн бас энэ хүрэлцэн ирсэн бүх хүмүүстэй зориулаад нэгэн сайхан одоо хүний сайхан сэтгэл гэдэг дуу бүгдээрээ чадан ядан хамтар дуулъя гэж бодлоо. Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гэд
дэлхийд би хүсэлээ шингээж дуулмаар байна. Ямар сайхан хүмүүсийг Бурхан надад илгээсний ялгуун сарны доо үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй найзын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гэж нарт хорвоод би нандин хүсэлээ дуулмаар байна. Ямар сайхан хүмүүсийг Бурхан надад илгээсний ялгуун сарны доо үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй. За. Багш нартай баярлалаа. Бас эцэг эхчүүдэд баярлалаа. Бас ангийнхандаа дутууч гисэн ирсэнд нь баярлалаа. Тэгээ намайг чин зөрөгт ингэ зөрөгт гэдэг зарим таньж байгаа, зарим ч танихгүй байгаа. Би одоо эхнэр 2 хүүхэдтэй, 2 бандтай болсон. Нэг нь 3 хойтой, нэг нь 7 сартай. Тэгээ хотод 2007 онд төгснөөс хойш 5 жил барилгын инженер хийгээд одоо барилгын инженерээс автозамын инженер лөө шилжээд орсон. Энэ хавраас эхлээд тэгээ ажил гайгүй амжилттай явж байгаа. Хуваар компани байгуулаад явж байна. Тийм л байна да. За багшаа, дамбагш. Нөгөө хүрэлцэж ирж чадаагүй багш нарт ирж чадаагүй багш нарт ингээд бидний одоо энэ үгэнд ингэж байгаа нөгөө Тетрайдер сургуулийн 2003 оны төгсгцэн үгсэлцэн. Энэ юу яаж. Тэгээд дөрвөн багш тий. Та дамжуулаад өгчөөрэй. Мөнгөн сарны зуянд хосцалуусан адна Мөнхийн тансаг души танго бүжээд миний хонгор харин үгэ шивнэнэ Тастай хүрнэх нарсаг тангон яна уучлаарай нойр ганц болохоор Тастай хүрнэх нарсаг тангонд цэцгийн шугуй сарын шөнжин хүлэнэ Бодра тавам үэндэ цайдам дэлхий оддын гигэд дуулнаа Савцагаан сас цэвцэн хэр танго айлуухан хай анхны засаа ширхгээр чам дээр бууж Шүхрээр над дээр бууна Танго Тэсэ бидний чинь 9 шидээр хэлээд ингээд хөх мөх тэгээд юу байдیں۔ Энэ татар баах ярьдаг ингээд байн хов юу яагаад болтгоо. Тэгсэн нэг өдөр Эрдэнэ манай ингээд ороод ирдэг. Би хичээл тарчаад ангидаа сууж исэн чи Эрдэнэ орж иргүй энэ танаа ангийн чин зориг өстой. Надад юухаар маргасан гэлээ чи Эрдэнэ өгчтэй. Нэг биологийн талаар л. Манайд эрүүл мэндийн чад одоо. Тий. За. Нөгөө ижил хүссэн хүмүүс ингэж ярихгүй юу? Чи олмол байдаг гэдэг Эрдэнэс тайлбарлахгүй. Төрөлхийн ч бас байдгийг. Тий. Тэрний талаар маргаад тэгсэн манай Эрдэнэ тэгж байгаа байхгүй. Үгүй энэ чин зориг одоо яахаар ингэж энэ эрүүл мэнд энэ хичээл зааж яхад энэ эмэгтэй эрэгтэй хүний бие биологийн анатомийн онцлог энэ тэрийг ямар сайн мэддэг юм бэ гэд ингээ би бүр ялагдлаа гэж орж ирэхгүй. Тэгээд судлаад байсан чи манай чин зоригч нөгөө өөрийнх нь ээж эмч. За тэгээд их чин эмч тий? Бэр их чин бас эмч.
Тэгэхээр нөгөө ангаах ухааны том орос хэл дээр байдаг юунуудыг чинь сурах бичгүүдийг чинь бүр бага ангиасаа эхлээд эргүүлээд бүгдийг судалсан байгаа байхгүй. Тэрнээс болж манай ангийнхны дунд их юу үүсдэг байсан. Тэр нэг тийм онгой байгаа юм. Тэгэхээр тэр удууд өөрөө ерөөсөө сонирхолтой судалсан. Би дагаад өөрөө сурцсан. Нөө орос хэл англи хэл би даа сурлаа гэдэг шиг тэр талын тэр гэр бүлийн одоо эмэгтэй эрэгтэй хүний тэр амьдралын тэр юу бодвол ерөөсөө маш сайн сурцсан. Тийм байсан. За тэрний учрыг тэгэд тайлмаар байна. Багш нь ерөөсөө би дагаа сурцсан. Тэгэхээр хүн болгон бодвол би дагаад одоо гадаа тэр эзэмшигээ зорих юм бодвол яг чин зорих шиг тийм нэвтрхий сайн бодох нь шүү. Багшигаа хүртэл бүр юу яатсан байгаа байхгүй. Хин эрдэнэ бүр тодгой сэгсэрж орж ирж байгаа надтай. За тийм онгойг тодруулчих. Одоо тэгээ яах вэ? Одоо тэгээ багш нар юу яа? За багш нар мэдчилгээ яах юм. За тэгвэл багш нарыг ирсэн багш нарыгаа урьж. Зорилго тавилаа шүү дээ. Тэр зорилго нь бас дэмжиж цөмөөрөө нэг их эцгүүд нь иймэрхүү юмыг бас сайхан энэ дууны үгнээс бас мэдрээд одоо миний хүүхдүүд бие биентэйгээ сайхан холбоотой байгаараа гэсэн тийм гоё сэтгэлийн гоё дуу дуулъя бид нэр. Найзар минь намайг танд очартай намайг хараад чамайг мэддэг сургаатай зомолны урсгаа хөлөнэсэн андамэн хүний амьдралын аялгай хөлөнэсэн андамэн үзэгүй найзаа үгүйлж явъя нэгээ найзаа харж түшиж явъя нэгээ. Тэгээ энэ чинь одоо бас юм шүү дээ. Та бүгд чинь цөмөөрөө хайнаж илтэй. Эрэгтэй нь бол авгаатай, эмэгтэй нь бол нөхөртэй. Тэгээ цөмөөрөө нөхөртэй нь авгаачуудаа танилцуулдаг. Авгаатай нь нөхрүүдэд танилцуулдаг. Их олон өнөр өтгий их амбулууд болж байгаа юм байна шүү дээ хүүхдүүд минь тий. Тэгээ хүүхдүүд нь хоорондоо танилцсан. Тэгээ ийм сайхан өнөр өтгий амбул болж байгаа юм чинь энийгээ үргэлж дурсаж, үргэлж санаж, үргэлж одоо хамтарч яваараа гэсэн бидний одоо сайхан сургалт ерөөлийг хүлээж аваараа. За би анхан театрын сургуулийг байгуулахад дуулалт сонсоод 3 хүүхдээ бүртгүүлж ирсэн. Одоо 2 их хийчих шүү дээ, мөнгө цуул гээд. Тэгээ мөнгө цуултайгаа ингээд гурван ингээд бүртгүүлээ. Тэгээд би намар хичээл эхлэв. Бараг л дөнгөж эхлүүлээ 1-2 хоног би аранхан тариад явчихгүй юу. Тэгээ ирсэн чинь мөнгө цуул маань гараад. Үгүй би ерөөс тэр чинь тоо талын юм байлээ. Гэт нэг аав нь хэлнэх гэдэг бусдуудаа манай хүүхдээ чинь дандаа тоо талаа барьдаг байхгүй юу. Зулааг би өчирдгүү байсан тоог нэг хэлэх гээд. Тэгээд зулаа маань өөр нэг сургуультай буцаж очиод 2 их юм маань хичээлээ. Тэгээд энэ сургууль ингээд амжилттай сайхан дүүргэсэн юм аа. Тэгээд хүүхдүүдийг 10 гаруй байхад бас ингээд сургуулийг тараах гэж илдүү юм болоод тэгээд яж ахын бид нар сэтгэл түгшээл эцгийн хурлуудыг байн хийгээл тэгээд хүүхдүүдэд ямар нэг аргаар төлөв үйлдвэрийн нэмэгдүүлэл одоо аймгийн засаг даргаараар ороод янз бүрийн ярилцлага болоод тэгсээр агаал нэг арайг 4 жил болгож хүүхдүүдэд бөө бөхлөөр ингээд 10 жилийг төгсгөж ингээд ард нь орж ирсэн. Тэгээд энэ сургуулийн маань цаашид явуулаагүй болохоор яг хойшид та нар маань дурсаж яваарай. Театрын одоо 2 дахь сургуулийн мөнгө цагаал багш минийхийг бодоорой. Ер нь хойшид тийм. Тэгээд хүүхдүүдэд захиж хэлэхэд за аав ээжтэй ачлал инэрлтэй авгаа эхнэр хүүхдүүд одоо нөхөр сүдэртэй одоо сайхан инэрлтэй их орондоо ихийг бүтээсэн одоо бүгдөө сайхан ив найртай нэг нэгэндээ сайхан ярьсан хэлсэн сайхан хамт олон байдаг шигэ одоо ингэ сайхан яваарай гэж хүүхдүүдэд хүсэж байна. За тэгээд би нэлээд одоо ахмад хүн байгаа. Би одоо тэтгэвртэй гараад 10 жил болж байна. За төрийн захиргааны байгууллагатай одоо насаараа ажилласан. Тэгээд дараа нь одоо би бас хувийн бизнесийг эрхэлж байна. Ер нь хүүхдүүд минь одоо ер нь хүн байж хөгшрлөө
одоо бид нэр боллоо гэж үзэхгүйгээр юм сурыг гэвэл ерөөсө хөгжөртлөө сурдаг юм байна. Би чинь татрын элцэн ажиллаж байхдаа доороо 3 эдийн засгчтай байлаа, бичээчтэй байлаа. Тэгэл нөгөө нэг гарч байгаа мэдээ судалгаагаа хянаад үзэл хараад бараг л хараа муу гэж компьютер юу явахгүй шахуу байдаг байсан. Дараа нь би тэтгэвртэй гараад би компьютер сураад, програм сураад олон газруудын нягтлан хийгээл. Ингээд ерөөсөө хүмүүс сонсохгүй байдаг юм лээ. Дараа нь тэгэл одоо маркетинг сурч яана гэж нэг жишээ. Тэгээ миний хүүхдүүд л хойшлтууд ерөөсөө ихийг сурна шүү. За ихийг сурахын хажуугаар эрүүл мэндэ бодороо. Эрүүл байвал ихийг үтэн шүү. Одоо давын өмнө эрүүл мэнд их хэрэгтэй байна. Эрүүл мэнд дээр одоо миний хүүхдүүд хамгийн гол нь одоо хот чинь соёл чинь за мөн одоо технологи хөгжин, улс орны хөгжнөө гэдэг чинь хүмүүний ер нь одоо нэг бие махбодоор хөдөлгөөнийг багасгадаг. Тэгэхээр хөдөлгөөнөө эрхэмлээрээ эрүүл зүй хоолтоор хоолж байгаараа. Тэгээс эрүүл агаар сайхан одоо бас хоорондоо нийлж эрүүл агаарт гарч цаг завыг сайн ашиглаж байгаараа гэж одоо хүсэх байна. За ингээд бүгдөө одоо хүүхдүүдтэй хүсээд мөн багш нартаа та бүгдтэй сайн сайхан хүсээд одоо юу лээ нөгөө мянган төлөмжийн чанарыг дуулаад одоо мянган одоо бархыг унсантай тэнцсэн гэлээ гэж. За энэ дуу яхад тулд би ганцхан нэмэлт хийе. Тэгэхээр театрын сургууль нь 2007 онд яалуу. Ямаас нь 99 онд байгуулагдаад 2007 онд 3 та нарын хэлсэн. Тэгээд би дараа гэрээс хойш энэ саяын дээр л Хувьсгал аймгийн лавлах төвчөн гэдэг ном байгаа. 2008 онд хэвлэгдсэн. Хэдийгээр танаа сургууль одоо 2003 оноор одоо дуусгар болсон ч гэсэн 5 жилийн дараа ч гэсэн би номондоо театр дунд сургууль гэдгийг оруулж явуулсан. Тэгэхээр энэ бол бас хожим хооч гэсэн дүү эргээд бодоход ямар сургууль байсан бэ гэдэгт нь бас үлдсэн байхаа гэж бас бодож байна. За чадахгүй ч гэсэн юм хэлээ. Үлэмжийн чанараа төгөөдөө бас ил багтан ажилласан манай Даваасран Мөнх баяр Мөнхбат тэгээ бусад одоо энэ та бүгдүүд үнэхээр энэ арга хэмжээг хүний сэтгэл төрөлж мөн одоо Хувьсгал аймгийн хэмжээнд төрөл бүрийн уулзалтууд зохион байгуулж та нар шиг ийм сайхан зорилгоо тодорхойлсон ийм сайхан ангуулгатай ийм сайхан зохион байгуулалттай ийм сайхан буйны хүмүүнлэг аяны ажил зохион байгуулж байгаа ийм уулзалт юм бол үнэхээр ховор ингээд та нарын өгөөд бас ингээд оператор ажиллаж байгаа учраас зөвхөн бид нар биш үнэхээр бас мөрөн сүмийн хэмжээнд одоо аймгийн хэмжээнд үзэж үнэхээр одоо манай Моди агшийн захирдын одоо тетрааэдрийг төгссөн одоо түүхий одоо тэг бүтээгдэхүүнүүд нь үнэхээр одоо ямар их оюунлаг ямар их агуу сэтгэдгийг бол бүгдээрээ одоо харж баясах болно. Ингээд та бүгд үнэхээр одоо омгшин бахархах ийм олон зүйлтэй сурагчид
оюутнууд ажилчид гэж би бодож байгаа. Яагаад гэвэл та нар бол нэгдүгээрт үнэхээр Монголын аймагтай гэдгийг Монгол улстай тэргүүлжсэн тетраэдр гэсэн сургуулийн чимэг болж исэн сурлага хөтөлбөр аяасаараа та нар энэ сургуулийн чимэг болж исэн хүүхдүүд. Нөгөө талаар үнэхээр сайхан ээж аауд цэвэр ариун бохирдоогүй орчинд өсөж торилсон хүүхдүүд. За та нарын эцэг их үнэхээр тэр орчиндоо төр зүтгэж байгаа, хувийн байгууллагад ажиллаж байгаа тухайн үедээ дандаа лидер манлайлагч нар байсан. Тэгэхээр миний хүүхдүүд бас яг аав ээж шигээ энэ бүх төлөөллүүд нь байж аав ээж шигээ бас тэр салбаруудаа дандаа лидер нь манлайлагч нь байх нь одоо энэ өнөөдрийн уулзалт та нарын яриа хөөрөө энэ уулзалтыг зохион байгуулж байгаа, хэлж байгаа, ярьж байгаа байр суурьнаас ч үнэхээр тодорхой харагдаж байна. 10 жилийн эхний өдөр одоо амжилттайгаар явагдаж эхний өдрийн эхний одоо арга хэмжээнүүд амжилттайгаар дууслаа. Одоо тэгээд нөгөө цагийн цагтаа гэдэг шиг нөгөө дараагийн ажил руугаа явцгаах боллоо. За мөдөө багштай, Цэтэндэн багштай, эцгийн зөвлөлтөө ямаахтай. За маш их баярлалаа. За тэгээд биднэрт бас үнэтэй сайхан зургамж, зөвлөмж бас ухаарл маш олон юм хайрлсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Ангийнхандаа ч бас мөн баярлалаа. Би бидэ тасаж хоёул хайртай болсон. Энэ амьдрал хүнд даваа, энэ амьдрал хатуу даваа. Бүгдийг болгож бүтээж ирсэн бидний сэтгэл санаа. Ариун бүгдийг чинь надад анхаарчирч өгсөн. Өөрөө бид хоёрын дуудлын өмнө хорвоо сөхөрсөн. Ганцхан миний хүслээр цаашаа амьдрал явсангүй. Зөвхөн хараар амьдрыг састар болсонгүй. Дэндүү сайхан байжтэй, цугтаа байсан мөч. Миний хараа ихтэй сэтгэл хоёроо надад өгөөч. Чам хайртай сэтгэлээр миний хариу. Хожим болгох тэр минь чам хүрдгүй байсан юм уу? Сэтгэлдээ чинь би итгэлтэй. Хэзээ нэгэн цагт надад харгүй байж үзсэн үү? Хонгор минь, охин минь, гүнж минь, дагил минь, бүсгүй минь, хатан минь, ирээ буцах хайр минь. Надад чинь нэрсэн мэтлөө. Нэгэл мэтгэнээсээ догсон. Буцаад ирэх юм шиг сансаа. Моро байсныг мэдээгүй. Надад чинь нэрээ буцаа. Хашиж чинь басыг догсон. Уг надад сэлсэн байсныг хожим би ухаарчойрсон. Би чамаар хүлээж чадна. Эрэлсэн турштай ганцхан чамаа хайрлаа. Ходоос хот байгаа ч гэсэн миний хайр. Хурд надад иргээд ирээрээ хайр байна. Зөвхөн би чи чамдаа би чинь хайртай болохоор. Зүн төрсөн энэ жаргал энэ болохоор. Зурмгаар хатуу хайрыг чин санаа. Бүгдийг хамтаа хүлээж чадна. Хүлээж чадна. Эрэлсэн турштай чамаа хайрлаа. Ходоос хот байгаа миний хайр минь чи зөвхөн чам хайртай болохоо зүн төчтөнгийн жаргалын юм болохоо зүрхэнга халуун хайрыг чин санаа бүгдийг хамтаа хүлээж чадна. Чамаг харсан тэрхэн мөчөнгөрөөд намайг доох болов гэж сэргэлэн минь өвдөөд газардан хоцорсон хүн адил байхдаа анхны гараа би чамдаа өгсөн рашан шидэр сагж байдгийн бол ажимхан дөгөж чамдаа өгдөхөд чи миний хайрын гал чи миний тэрхэн ийм хайр ийм дөрсөн галгал өнгөсөн төв миний хайр чиний хайр энэ бүгд бидний хайр идэр залуу насыг хангаж байх чинь хайр намайг
Хамаа сайхан өрөө чамтайгаан уулзчаад үгээ хэлж чадахгүй бол хэлээ тай. Ингэж би бод гэлэн алгаж явахдаа ийм тийм зүйлэн тухай их зүйлэн бодохдоо надад бишсэн дараа чин зөвхөн гэрэлдээд ана чиний ярхан болоо сэтгэлэг шиглээд ичин бүрэн байж чамдаа би хэлий зүрх сэтгэлдээ би хайдаг шимний ичин бүрэн байж чамдаа би хэлий зүрх сэтгэлдээ би хайдаг шимний хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа би чамд хайртай ингэж өдөө хинч энэ нь бас лайтай чиний минь цэвэр хойлог ариун тасагдав асаа шинжэн байж ирэх дурлал боссуу магад намайг эндээс гарах энэ миний сэтгэл дааш тамаа хайж тэлгүй тэр түүний итгэл хонгор минь найз минь амраг минь ариухан ядамхан анд минь хайрт минь илэрхий байгаа харцыг ойлгох болов гэсэндээ яг л би хайртай гэдгээ хэлэндээ тагж чи минь надаас холж болов гэж юмэсэндээ адрах харин үгээ чамдаа хэлэгүй тэгсэндээ инээсгэлэн мишээсэн зургийг нарсаа миний сэтгэл чи минь тодорсоо сартаа мөнгө шнөөр ойлан сар өсөөр тодор харагдах чамаага хайрлах харсаа хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа хайртай ширин надаа хайртай би чамдаа хайртай ширин надаа ямбрыг би хэлж мэдгүй чи зүрхний асуудлыг би дор мэдэн шийдэхгүй чамд би хайртай гэж шууд хэлцүүхгүй чамдаа би чинь хизээч хайртай гэдгээ хэлэхгүй чи залуу хайраараа чамаа бид итгэн тас цохолон гинцэн сэтгэл хожим цагт итгэн гал халуун хайр байдаг дүргэлж би итгэн энэ бүхэн үүдийнх юм шиг мөхс би сэтгэн надад хайцээж ганцаар гоцорлоо ажим чим надаас ажмар холлоо дэндүүхий боцсон сэтгэлд ингэ замгарлаа аргаж бодож явсан минь далаар өнгөрлөө нэгэн нартай сайхан өглөө хайрын үгээ чамнаа би үчлөө чиний надад итгэж хайрт мэн би чин чамнаа хайртай хайрын сэтгэл халуун зүгний сүчин боломжийг олгооч чимэн намаагаа олгооч хайрын илхэн сэтгэл халуун зүрхний хайртай би чамнаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа хайртай би чамдаа би хайртай чамдаа чамаа гарсан тэрхэн мөчөнгөө хайртай би чамдаа би хайртай чамдаа би чамдаа хөсөө яшаа шидэр шиг байдгийн бол ажиглаж чамдаа би хайртай чамдаа хайр индүрсэн гадаад өмсдөг миний хайр чиний хайр энэ бүгд бидний хайр эдгээр зургаас шиж байж хамаа сайхан өрөө чамтай уулзаад үгүй хэлж чадахгүй бол хэлээ хайртай би чамдаа би хайртай чамдаа 7 сарын 10-ны 10 цагт Чингүнжавын талбайд уулзаа